Эцэгчүүдийн нэг түгээмэл хандлага бол за хүүхдээ одоо сайн сургууль бараад дулчвал болоо. Сайн багш одоо шав оруулчвал болоо. За магадгүй одоо хаана өндөр үн төлж гин те өндөр үнэтэй сургууль байна. Одоо тэнд сургачвал болоо гэдэг нэг ийм нийтлэг хандлага зүйлүүд. Ягаад гэвэл одоо би заавгүй. Би эхлээд тэр эцэгчүүдэд жоохон ухаантай хөрөнгө оруулалт хийгээч гэж. Сайн сургууль, сайн эцэг гэх гэдэг юм уу, сайн багш хайж байгаа хүмүүс бол ерөөсөө эхлээд та өөрөө одоо сайн эцэг их байхын тулд ямар байх хэрэгтэй вэ гэдгийг эхлээд анхаарчмаар байгаа юм. За тэгээд тэр сайн багш дээр очихдоо тэр сайн багшийн даатс нь ямар байна вэ? Тэгвэл одоо тэгээд сүүлийн жилүүдэд эрг агшид л өгнө хөвгтэй. Эрг агшид л өгнө. Эрг агшид өгөөг болонгот нь гомдоо хотл гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд гарч байгаа юм л да. Гэвч би нөгөө чухлыг нь яриад өгч байгаа. Та эхлээд нэгдүгээрт нэг ийм байгаад өгөөч. Хоёрдугаарт одоо миний хамт олон намайг дагаад надаас тасгалжуулт аваад явж байгаа багш нар маань бүгд ингэж ажиллахаар зорж ажиллаж байгаа. Та нэг энэ багшид итгэл өгөөд гооч. За тэгээд нэг хүүхэдтэй бас нэг итгэл өгөөд гооч. Ингээд бол та дэрэгдээсээ ч чанартай сургалтыг авч чадгаар тийм боломжтой нөхцөл байдал бол хангалттай байгаа. Гол нь та завгүй гэдэг үгний ард өөрийгөө кодлоод өөрийгөө төвччээд байгаа нэг том асуудал. Мэдээж тийм юу завгүй байгаа юм. Бидний тарих завгүй байгаа. Юу завгүй байгаа юм. Бидний сэтгэл завгүй байгаа. Тэгсэн гэрнээ та одоо тэр тарихны тэрэг ачаалаас болоо сэтгэл зүйн тэрэг дарамтнаас дарамт шахалтнаас болоод та зүгээр хэрэггүй цагийг буудангийнхаа буудан дээрээ удирдлага аваад утсаа аваад эсвэл дэлгэцнийхээ ард нэг юмд нуугдаад ингээд сууж байгааг та анзаарахгүй л байгаа байхгүй. Та завтай. Бүр хангалттай их завтай. Гол нь тэр тарихны тэр ачааллыг, тэр зүрх сэтгэлийн тэр ачааллыг та өөрөө зэгцэлж юм бол мөн гайхалтай багш та өөрөө гарч ирэх гээд байгаа байхгүй. Одоо хамгийн сайн багш эцэг их гэж хэлэх гээд байна. Тий та хэрвээ тий өөрөө завгүй гэдэг үгний ард нуугдахаар шийдсэн бол та хангалттай сайн багш оллоо ч амжилт олохгүй гэдэг. Яг хөө хөрөнгө оруулсан яг ажил бол явагдана. Тий гэхдээ харамсалтай нь бол одоо 1 жилийн турш одоо хүүхдүүдтэй ажиллах боломж олгогддог л доо ер нь өнгөрсөн хугацаанд. 1 жилийн турш би хүүхдүүдтэй чадлаараа ажиллаж байгаа. Тэгээ 1 жилийн дараанаас угаасаа хүүхдүүд маань тэгээ дараагийн сонголтоо хийгээд явж байгаа байхгүй. Гэтэл тэр 1 жилийн дотор тэр суулгасан дадал тэр одоо хичээж нөгөө сайн багш шүү дээ, сайн багш гэж нэрлэгдээд байгаа тэр эрка. Хамаг чадлаараа ажиллаж байгаа юм. Гэтэл нөгөө жилийн дараа хүүхдээ харъя, 2 жилийн дараа хүүхдээ харъя. Гал намтарсан байх жишээний, дүжирсэн байх жишээний тэрийг хийн хийж байгаа. Иргэн тойрны нөхцөл байдал тэрийг хамгаалж чадаагүй ээж аавд миний хүүхд ямар байсан яасан те нэг тийм төр зүрийн ажил хийж байгаадаа миний урам хугарч байгаа байхгүй сайн багш нар тэрэнд урам хугарна. Тэгэхээр 1000 сайн багш аваад тэр чаддаг ажлаа хийлээ гэхэд та тэрийг хадгалж авч чадах уу насан туршдаа. Тэнд одоо авсан тэр боловсролыг те чадамжийг гундуулчихгүй хүн шиг те зэврүүлчихгүй хүн шиг цааш нь өргөжлүүлээд аваад явах чадал нь хүнд байгаа. Эцэг их өөрт нь байгаа. Тэгэхээр энийг та авч чадахгүй бол сайн багш бараадаач нэмэргүй болчиход байгаа юм л да. Хамгийн сайн боловсролын байгууллага гэр бүл гэж хэлэх гээд байна уу те? Тэгж хэлнэ. Тэгэхээр гэр бүл өөрөө үндэс суурийг нь сайн тавиад өгсөн байхад багш нар бол ургуулгах байхгүй цааш нь нэмж олон мөчр салааг нэмж ургуулах хүмүүс нь багш нар. Үндэс суурийг нь таал тавина. Тэгэхээр танд уулын тэр багш, сайн сургууль гэдэг тэр хариуцлага танд байгаа юм. Тэгэхээр энийг л нөгөө миний хайрт эцэг эхчүүдээ сайхан ойлгоод өгөөч гэж би хичээнгүйлээ их хүсдэг. Яг нь Монгол уламжлалын сургалтын аргад одоо монголчууд бол нэг юм үг хэлээрээ гэхээс илүү үйлдэлээрээ сургадаг шүү дээ. Ер нь ингээд одоо нэг эцэг их ямар байна, тэр гэр бүлийн орчин ямар байна. Тэндээс сургаж байгаа хүүхэд бол нэг ер нь насан туршдаа нэг тиймэрхүү баримжааг авч өсдөг. Тэгээд орчин үед энэ маань нэлээ өөрчлөгдөж. За тэгээд одоо нөгөө сургууль багш бүх зүйлд ингээд гадны юунд ингээд итгэхэд найдаад орхичдөг тий. Гэтэл яг нөгөө эцэг их өөрөө хэн байх вэ? Өөрөө одоо хүүхэдтэй ямар үлгэр үзүүлэх вэ гэдэг дээр бид нар бас их алддаг болчихсон юм уу гэж боддог. Та санал нийлэх үү? За энд бол санал нийлнэ. Гэхдээ энэний шалтгааныг олохыг бол мэдээж ярил хайгуул хийж байгаа. Би бол одоо энэ боловсролыг одоо олгож байгаа боловсрол нэлээд урт хугацаанд хэрхэн яаж явах вэ?
мөрөөдсөн юм а бас ядаж хаад. Юу мөрөөдсөн бэ гэхэлэр хүүхдүүдтэй ч би ер нь хашгираач чамаагүй хэлдэг л дээ. Юу вэ гэхээр багшийн зааж байгаа энэ багшийн сургалтаас олж авч байгаа энэ сургалтыг чи том болоод хүүхдтэй заагаарай би шалган шүү гэж хэлдэг. Одоо хүсэж байгаа юм нь болохоор тэр жилд тэр олгогдож байгаа цаг хугацаанд тэр агшинд олгогдож байгаа тэр цаг хугацаанд тэр олгож байгаа боловсрал маань тэр хүүхдэд удаан хугацаанд хадгалагдаасаа үн цэнтэй байгаасаа тэр нь ингээд үед дамжаад тэг хүүхдүүдтэй хүртээмжтэй байгаасаа гэдэг. Учир нь миний аав бол надад мат заажсан байхгүй юу. Тэгтээ шал өөр мэрэгжлийн хүн. Яагаад ийм чадамжтай ээж аваа байж болохгүй гэж гэдэг тэр мөрөөдөж байгаа байхгүй хүүхдүүдтэй их тийм чанартай ээж аав байг, чадамж өндөртэй ээж аав байг, олон талын бас нэг хувирах чадвартай байг гэж мөрөөдсөний үндсэн дээр тэгж хэлж байгаа юм л да. Бид нар чинь олон сургалтаар явна, олон юм сурна тий. Тэгэхээр нэг ч гэсэн юмыг ингээд аваад удаан нөгөө насан туршийн тийм боловсрол олгочих юмсан гэдэг. Энд тэгтээ жоон даварцсан мөрөөдөл баг л та. Бидний одоогийн амьдрал, бидний одоогийн яг бий болгож байгаа амьдрал бол 100 жил юм билээ. Тэр нэг юм квадратад хоригдсан амьдрал гэд хэлчихье да. Өөрөөр хэлбэл суурин амьдрал. За тэгээд суурин амьдралын тэгээд 100 жилийн өмнө юу байсан бүгд нүүдэлчэд байж. Тэгвэл нүүдэлчэд хүүхдүүдийг яаж сургадаг байсан юм бол. Тэнд дандаа гэр боловсрал болдог гэж. Гэр бүл өөрөө боловсрал сургуул, гэр бүл өөрөө сургуул. Эцэгчүүд нь өөрөө багш нар байж. Би энийг мөрөөдөд байгаа. Энэ бол маш гайхалтай сургууль байж. Тэгээд тэндээсээ үнэхээр тухайн удам гэдэг юм уу, тухайн өрх бүл гэдэг юм уу, аав ээж нь гэдэг юм уу өөр өөрсдөө гэсэн чадамжтай. Тэднийг өөрсдөө ихэнд нь сургачдаг байж. Өөртөө өөрөө үлгэрлээд дагуулад сургачдаг байж. Тэгэн гутаа нэмэлт чадвар шаардлагатай үед өнөө нөгөө сургууль руугаа явуулдаг байж. Одоо манай бидний хар нэлхаасан цэцэрлэг гээл баг яйсалгээ явуулгана л байсан шүү дээ. Тэр сургууль руу явуулдаг байж л дээ. Тэгэхээр энэ нөгөө миний хүсэж байгаа нөгөө насан туршийн боловсрал гэдэг нь энэ нь л болж таарах юм байна гэдэг дээр ирчээд байгаа юм л да. Яагаад үг гэхээр одоо энэ нөгөө ширээний ард суулгадаг хүүхэд ингээд гэртээ өөрийнхөө өрөөнд ширээ сандалныхаа ард сууж ивэл хүүхэд хичээлээ хийж ийн гэж ойлгодог. Тэр нь хэр үр дүнтэй сууж байгаа чи мэдэхгүй те. Тэгээд энийг баахан ийм хайрцагнуудаас гаргамаар байна. Ядаж л надаас нөгөө асууж ирсэн бас нэг хүн нөгөө сурвалжлага авч байгаа та те. Хамгийн үр дүнтэй сургалт таана болсон бэ гэд. Зуны сургалтыг хэлсэн бэ. Тэр зуны сургалт бол ерөөсөө маш олон юмнаас тусгаарлагдсан нөгөө бүх юмд ингээд чөлөөтэй байх үед нь тэр нөгөө наалгар байгаа үед нь тий. За тэгээд бүр агаарт аваад гарах юм бол бүр гайхалтай болно гэдэгт би итгэлтэй байгаа даа. Одоогор ч яг хөө тийм нэг кемп сургалт бол зохион байгуулж амжаагүй дандаа тахимын сургалт зохион байгуулжсэн л та. Гэхдээ ерөөс нөгөө нэг олон юм руу сатаарч байх үед нь явуулах сургалт яг анхаарлын төвлөрүүлээд авч явах сургалт хоёрын ялгаа унтаа байгаа. Тэгэхээр богино хугацаанд маш эрчтэй чанартай сургалтыг хийчмээр тэгж удаан зовоомоор гүйснэгдэт байдаг надад. Тэгэхээр хүн болгоо аав ээж болно гэдэг чинь за хүн болгоод эрдэмтэн зүтгэлтэн одоо юу гэдэг юм эрх мэдлэлтэн байх албагүй. Хүн болгон ээж аав болно. Тэгэхээр өнөөдрийн таны тарьж байгаа энэ үр магадгүй ганц тэр хүүхд юм биш те. Цаашаа одоо хэдэн үеэр ч юм тэрийг бас хүртээд явах тийм чухал зүйлийг одоо багш нар бол одоо ингээд тархинд ноёнд дааталтан тий суулгаж өгч идэг. Нөгөө насан турш ингээд байгаа тий одоо ингэж хадгалж үлдэх вэ. Жил ирэх тусам хүүхдүүдийн одоо асуудал шийдэх чадвар улам багасж байгаа. Энэ 20 жил багш хийхдээ 20-ууланд нь одоо хүүхдүүдийн асуудал шийдэх чадвар унаж байгааг л би харсан 20 жил байлаа. Би ямар харамсалтай. Үннээ л хэлээ энэ угаасаа тийм байгаа. Одоо би нэг 100 бодлого бодуулцдаг, асуудалгүй бодуулцдаг бол одоо 20 бодлого бодуулах гэж гуйж штэ гэдэг шиг. Гэт бодлогоны тоо багасаад байгаа байхгүй. Асуудал шийдэх би одоо юм хийх гэж асар их гуйх шаардлага гарч байгаа байхгүй. Одоо ч хүмүүс чинь одооний хүмүүс чинь бүр их ухаантай одоо зэт үе индего юу гэж. Ер нь бол тий. За. Ер нь бол тий. Одоо эсрэгээрээ бас тий. Нөгөө сар тал нь бол жил болгон чанар унж ийн. Сайн тал нь бол маш өндөр чадамжтай хөгтө төрж байгаа гэж бол олон хүмүүс ярьдаг. Би тэрэнд итгэдэг. Тэгээд тэр хүүхдүүд гол нь тэр чадамж өндөр байхынхаа хэрээр асуудал их таригч нар аахгүй юу. Тэр чадамжийг гаргаж ирнэ гэдэг тийм амар биш шүү дээ. Их челленж шаардна. Их дэсвэр дэвчээр, эрх ууруухан шаардна. Тэд нартай шууд үннээсээ харьцдаг байх хэрэгтэй болно. Шудраг үннээсээ л харьцна. Тэгэхэд хүүхдүүд их шудраг. Яг ингээд тулаал ярихад бол
окей гэж шийдвэр гаргаал те. Тэгээ шийдэл зүтгэж явахд шууд хийдэг байхгүй. Тэгэхээр би нөгөө хүүхдээ өөрөө гүйдэг болох хэрэгтэй гэдэг байгаа нь тэр хүүхдийг яг юу хүсэж байгаа тэр мэдрэмжэн дээр нь очиж уулзах багшийн чадварыг шууд шалгаж байгаа. Багшийн чадварыг шууд шалгаж байгаа. Тэгэн гут багш чадахгүй болоод ирэхээр шууд дүн тавиад байгаа. Энэ ийм хүүхд. Тэр тийм хүүхд. Онцгойлон анхааруул эцэг эхчүүдээ яаран тавьж байгаа багшийн дүгнэлтийг шууд авч болохгүй шүү гэж. Тэр багш яг ядарсан байж болно, стресстэй байж болно. Бас тэр хүүхэд болоод багш төлөвөнд харахгүй байж болно, ойлголцож чадахгүй байж болно. Багш нар янз байгаа. Энэ дээр би нөгөө багш нарын эсрэг юм хэлж байгаа юм шиг харагдаж магадгүй уучлаарай. Маш сайн олон багш нар, сайхан багш нар байгаа. Гэхдээ биднэрт ямар эрх байхгүй вэ гэхээр тэр хүүхдийг дүгнэх эрх байхгүй шүү. Гэхдээ багш нар дүн тавьдаг. Гэхдээ тэр дүнийг задгаа орхих шаардлагатай. Хичээнгүлэн гоё багш нараа тэр дүн задгаа орхих шаардлагатай. Ялангуяа математикийн багш нар юу гэж хэлдэг вэ гэхээр энэ бол тооны хүүхэд байна, энэ бол тооны хүүхэд биш байна гэж ялгадаг. Энийг бол би нэрээ уучлаарай энэ байдлаа бололтоо л гэж хэлмээр байгаа байхгүй. Яг го багшийн хандлага бол нөгөө олимпиадын бэлтгэлд илүү гүнзгий тэ өндөр түвшний математикийн одоо асуудал шийдэхэд чадах хүүхдтэй авьяастай хүүхд. Энэ нэг тийм өндөр түвшний тэр нэг одоо дэлхийд нэг шин теорем баталгаар хэмжээний хүүхд биш ээ гэж л хэлэх гээд ах шиг байгаа юм бодвол. Гэтэл хүүхд стандартын түвшинд бүгд чадна шүү дээ. Би стандартын түвшнийг бол бүх хүүхд чадна гэдэгт итгэлтэй байдаг. Гэтэл зүгээр урам өгөөд стандартын түвшинд хангаад ингэ явж явах байдалтай мат чаддгүй гэдэг байдлаар дүгнэж орхих нь бол тэр хүүхдийн ирээдүйг тэр эцэг эхийн тэр хүүхдээ одоо нэг айдас автуулж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө багш нарын тавьсан ийм санамсаргүй янз бүрээр тавьсан одоо ядарсан зүтэрсэн гэдэг юм нөхцөл байдлаас болоод тавьсан дүнг шууд тэр хүүхдэд шууд дүгнэж болохгүй гэсэн үг эцэгчүүд. Байж болохын өөр багшд тэг үзүүлээ харуулъя те. Өөр багш юу гэх нь тэр гэдэг ч юм уу нэг тэрийг шууд одоо аваад багшийн тавьсан дүнг шууд аваад тэр хүүхдийг дүгнэж болохгүй гэсэн үг. Шууд хайрцаг үүсдэг. Нөгөө өөрөө гүөх боломжийг хаагаа ичиж байгаа юм. Тэр шүү дээ. Яг гүөх гэтэл нь чи чадахгүй гэдэг урталт. Чи биш чи угаасаа тийм гэж байгаа. Тэг хамгийн амар нь чи угаасаа тийм. Угнаасаа уг гарвлаасаа чи хийжээсээ аваасаа эцгээсээ өөрсдөө бүр доош нэчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хамаагүй тэгж дүгнж болохгүй. Ер нь нэг нийтлэг хандлага байдаг шүү дээ. Одоо тоондоо сайн хүмүүсийг ангийн гавл одоо энэ толгой сайтай тоондоо сайн. Тэгээд жоохон одоо таруу хүмүүсийг энэ угаасаа юм толгой муутай юм байна. Харин наадах ч юм аим шигтэй дүгнэлт. Энийг юусоо би зөвшөөрөхгүй байх дээр л төвлөрдөг. Яг амаргүй хүмүүс байдаг. Тэр амаргүй хүмүүс нь одоо их тийм удаан хугацаанд тийм хурсан гэдэг юм уу, хуримтлагдсан гэдэг юм уу, гэр бүлийн тийм хүндрэлтэй асуудлаас болоод юу ч хийхийг хүсгээ болоод удцсан хүмүүс. Гэхдээ л тэр хүүхдийг насан туршид нь тийм чигээр нь үлдээж болохгүй шүү дээ. Багш нар шууд ядраад за уучлаарай би чадахгүй гэж түлхдэг. Тэгэхээр эцэгчүүд гомдчдаг, хүүхдүүд гомдчдаг. Ийм байдлаас болоод хүүхдүүд бүр ингээд уламж ивж байгаа үед байдаг. Тэгэхээр одоо ясар их ажиллагаа шаарддаг. Бидний үед одоо ийм байгаагүй гэл нэг ийм харьцуулт яваад идэг шүү дээ эцэг эхийн үед. Одоо сайн тал руугаач мэдээж байгаа, муу тал руугаач байгаа. Тэгэхдээ одоо нийтлэг зүйл нь юу вэ? Нэг номерт бусдыг хүүхдтэй бүх харьцуул. Хоёрдугаарт өөр шигэ гэдэг юм уу хүүхдтэй өөртөө бүх харьцуул бас. Ер нь хүүхдтэй хинтээч бүх харьцуул. Энэ маш том дарамт. Тэгээд маш том хайрцаг. Энэ хүүхдийг нөгөө эрхчлөөтэй суралцах, өстө нөгөө өөрөөрөө гүөх гэдэг боломжийг ахиалгаж байна. Хинтээ харьцуулах юм. Өчигдрийн одоо замана хүүхд тулгай байлаа гэхтээ. Өчигдрийн тулгайгийн бүтээмжийг өнөөдрийн тулгайгийн бүтээмжтэй л харьцуул. Биш тэр дэнсэлгийг өөрөө өөртөө хийхэд нь боломж олгоод явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө таны асуулт тий би намайг байхад ийм байгаагүй. Уучлаарай танаа хүүхд таныг байсан шиг хизээж байхгүй. Шолоохоо хэлээ. Яагаад гэвэл та ямар цагт үед амьдарсан, одоо энэ хүүхд ямар цаг үед амьдарч байгаа гэлээ. Харьцуулшгүй. Асар том ялгаатай цаг үед амьдарч байгаа.
Тэгэхээр бид нар аль болох тэр хүүхдийн тэр амьдарч байгаа орон зайд та яг амьдарч өөрийнхөө бага насыг тэр насанд аваачиж хүүхдтэйгээ бас нэг хүндэтгэлтэй харилцах боломж үүснэ гэхээс биш өөрийнхөө амьдарч исэн цаг хугацаа нөөц болцоо гэж хэлдэг л тий. Тэрийг одоотой харьцуулах юм бол та зүгээр хүүхдэд зүгээр л өөрөөсөө холдуулах ажил хийж гинэ л гэж хэл. Энэ юусоо миний үгэнд орхоо байлаа. Энэ юусоо дандаа буруу болохгүй үйлдэл хийж гин. Аргагүй шүү дээ та тэр хүүхдийг тэг тисгэд аргагүй тэр харьцуултыг хийж байгаа бол тэгэл дуусаа. Ачаал даах чадвар ингээд жилээс жилд буураад гин гэсэн шүү дээ. Энэ юутай холбоотой вэ? Хүүхдүүд одоо тийм залхуу болоод байгаа юм уу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Одоо чон байлаа гэж бодъё. За. Чоныг ингээд та үүрэнд нь очиод ингээд мах тавьж өгөөлэй. Өдөр болгон тэр чон тэр махыг хүлээж эхэлнэ. Тэгээд залхуурч эхэлнэ. Тэгээд чон өөрийнхөө тэр хоолоо олж идэх чадамжаа алдаж эхэлнэ. Сүүлдээ тэр хүнд тасна. Тэгээд тэр хүнийг дагаад явна. Гэрт нь очиод хоол нэхэд хэвддэг болно. Эндээс юу харж байна вэ? Бэлэнчлэх сэтгэл. Өгцөөл бэлэн байх. Өөрөөр хэлбэл тэр хүний нөгөө тэр одоо амьтны дасан зогцох гэдэг юм уу альва өдөр байгалийн эрс дэрс төр хоол олдохгүй юу те тэр нөгөө шалгуур сорио юу гэдгийг тэрийг давах тэрийг сориог давах болгондоо чадваржиж чанаржиж явж явах хэвээр тэр челленжийг та булаачж байгаа байхгүй. Гэтэл одоо та зүгээр л морь унаад авчиж байгаа тэр унаач хүүхдийг боддоо. Ямар эрсдэл тунд, ямар эр зориг, ямар дэсвэр дэвчээр, ямар айдас хүчийг даван туулж ахваалцсан ба ингэж байгаа. Тэр хүүхд ямар хэрсүү байдгүй. Би зүгээр сонсч байсан байхгүй юу? Морь унж явж агаад осолд орцсон, гараа гэмтээсэн, ясаа хугалцсан. Тэгэн гут чи яагаад одоо энийг гэмтээв гэвэл ямар нэг нөгөө нэг үнэ хэлэх юм бол шууд хэрэгт орохоор байж л дээ. Тэгэн гут тэрийг зохицуулаад хэлж ин гэж шууд бараг уяачтайгаа яриаггүй байжгаад гэдэг ч юм уу. Ийм гүйлгээ ухаан сэргэлэн амиа харгал. Ягаад тэгэхээр тэгчих юм бол уяачнч буруудна өрөөж буруудна тэр уралдаан чийлэнжээ дахиад орох хэрэггүй болно ч гэдэг юм уу те. Дуртай зүйлийнхэн төлөө те. Тэр эрсдлийг давж гараад шууд дараагийн өргөжлүүлж ш тэр хүмүүр. Энэ хүний бие даах чадвар ямар байгаа вэ? Энэ хүний юм сурыг мэдээ гэсэн хүсэл ямар байгаа вэ? Гэтэл урдуур нь ороод хийгээд бэлэнчлээд улам бөөцөлөд байгаа хүүхдүүд яаж сурах юм? Сурах гэсэн бодол байх уу? Бүх юм бэлэн байж штэ. Бүх юмыг бэлэн урдаас нь хийж өгч штэ. Нэг байшингаас байшингийн хооронд нэг сургуульд явхад итгэхгүй ш тэр хүүхдэд. Би яавад явж чадахгүй байна те. Ийм байхад тэр хүүхд ер нь өмддөх үү? Тэгэхээр тэр хүүхдийг бие даан сургах чадвар элдв сорионд орохт нь эцэг эхчүүд нэг тийм зуралдаад байлгүй тэр хүүхдэд итгэл өгөөд сэтгэл өгөөд те ингээд нэг бөөцөлөд байлгүй тэр хүүхдийг челленжэд ингээд бэлдэх хэрэгтэй байгаа байхгүй элдв дээдийн сорионд бэлдэх хэрэгтэй байгаа даа л да. Тэгэхээр манайхан бол яг тийм сорионд уулна өөртөө сорих дуртай ард юм. Тэрийг юунаас юугаар баталж болох вэ гэхээр асар их юм олимпиадуудыг ингэж дамжиж нүүжтэй олимпиадад. Энэ чинь олимпиад бол нөгөө нэг мориор бол сунгаа гэдэг шиг. Хүүхдүүдэр бол одоо сунгаа байхгүй тий. Тэр яаж байгаа юм гэхээр нөгөө өөрийн хүүхдээ сорих тэр нэг монголчуудын генэд нь байдаг тэр нэг сорионд оруулах тэр нэг ажил явагдаад байгаа юм. Гэхдээ юу яаж ажиллаад бид нар яагаад байгаагаас ойлгохгүй байгаа юм. Тэр сорионд оруулаад байвал болоод дээ гэж бодоод байгаа шиг байна. Гэхдээ тэнд яах гэж оруулаад байгаа юм. Тэр хүүхдийг биеийн даалгах гэж тий өөрийгөө аваад явчих чадамжтай болох гэж тэр хүүхдэд урам зориг өгөх гэж уулын тэр сорионд оруулж байгаа. Гэтэл яаж идэв вэ? Сүүлийн үед тэр олимпиадад миний хүүхд медаль авсан, би илүү болсон. Тэ манайх илүү. Миний хүүхд медаль аваагүй би юм яа гэдэг юм нэг илүү дутуу болох. Хин нэгнийхээ дээгүүр доогуур орох. Ийм байдалтай тэр сорийг ашиглаж ихснэрээ буруудчихдаг. Гэтэл тэр хүүхдэд урам өгж тэр хүүхдийг биеэдээ ажиллах тэсэг те өөрийгөө дайчлаа тэрний үндсэн дээр одоо амжилт гаргах те өөрийгөө дайчилж сургах гэдэг тэр челленжийг ашигласан бол хичнээн өгөөчтэй. Олимпиад гэснээс PES2 инх сая Зүүн Азийн математикийн олимпиадад одоо багаараа ороод ирлээ. Монгол хүүхдүүд маань ер нь одоо Азида ямар хуу төвшөнд явна вэ гэдэг нэг юм барамжаа таавалж харсан баг тий. Яг нь маш богино хугацаанд бид нар өөртөө бэлтгэлээ хангаж тий
Тэг хүүхдүүдэж тэр бид нэр ингээд маш богино хугацаанд өрнөсөн арга хэмжээ учраас ер нь гарсан амжилтыг бол чамлахгүй л гэж бодож байгаа. Яс 90 шахам хүүхд оролцсноос нэг 20 гаруй медальтай алт мөнгө хүрэл нийлээд ирж байгаа. Тэгэхээр энэ бол нэг чамлахааргүй амжилт нэг талаараа. Нөгөө талаараа ерөнхийдөө нөгөө олон улсын хүүхдүүдтэй ингээд хүүхдүүдэд харьцуулаад харахад манайхан тех тийм сахилга бат дутагдж байгаа харагдсан. Тэгээ би өөрөө баг байхдаа ямар сахилга баттай байдаг гэсэн, бид нэр ямар сахилга баттай байдаг гэсэн, манай хүүхдүүдийн сахилга бат ямар хөө байна уу гэдэг дээр нийлэн бүр онцгой ялгаа харсан. Тэгээд тэндээс нөгөө нэг эрсдлийг харлаа л да. Эрсдэл гэдэг юм уу? Одоо энэ бидний энэ тулгараад байгаа асуудлууд, эцэг эхчүүдийг стресстүүлж байгаа, бухимдуулж байгаа энэ асуудлууд яг тэр олон улсын давцан дээр манай хүүхдүүдээс яаж илэрсэн бэ гэхээр тэр нөгөө хит их утасны хэрэглээ, хар дэлгэцний хэрэглээ. Хар дэлгэц гэдэг дээр утасч орно, компьютерч орно, нөгөө зурагдч орно тий. Тэгээд тэр хит их одоо байгалийн тэр нөгөө чоныг ярьлаа штэ. Байгальтай байх юм бол маш сэргийг соргог. Тэгээд нөгөө анзаараг өндөртөө, тэр анзаараг өндөртөө байж иж өөрийгөө хамгаалах, манах гэдэг ажил явагдах. Тэр нөгөө нэг байгалийн сэрхүүн ажиллаж явах учиртай байж итал байгалаас нь тасалсан суурин амьдралд байгаа хүүхдүүдийн асуудал харагдаж байгаа. Эндээс нөгөө нүүдэлчдийн хүүхдүүд суурин болсноор ямар амьдрах бие даах чадвараа алдаж байгаа вэ гэдгийг бүр боддоор харлаа. Ер нь бол энэ бол надад баш эмгэнэлтэй харагдсан. Юу гэхээр барьсан тавьснаа мэдэхгүй байна. Хэлсэн ярьсныг сонсохгүй байна. Сонссон ч гэсэн хэрэгжүүлэхгүй байна. Нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гаргаж ийн. За тэгж явснараа өөртөө ямар том эрсдэлд оруулах хааж мэдгүй байна тий. Энэ бол нөгөө нэг байгалийн одоо бид нар ч нэг амьтан шүү дээ, амьтан гэж ярих юм бол тэр байгалийн амьтны тэр нэг амьтны нэг өөрийгөө аваад явах хамгаалах тэр тогтолцоо ажиллахгүй байгаа дарамттай байгаа байхгүй. Наад захын байж явах хэрэгтэй зүйл. Тэгэхээр эндээс тэр нөгөө дэлгэцний хамаарал одоо энэ нэг байглаас тасарсан суурин амьдралд сууж байгаа хүүхдүүдийн ийм нэг нялцгай байдал гэхүү дээ. Ирээдүйд том болох юм бол хүүхдүүдэд ямар хүндрэлтэй асуудал асар ихээр үүсэх үү гэдэг нь ерөөсөө нүдэн дэлхийн харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдээ бараг олимпиадад бэлдэж олон медаль авах гэхээс илүүтэй онцгой анхаарах юм бол энэ нөгөө нэг хайрцаглагдсан энийг сэтгхүүнүүдээс гаргах нь л нэг номерт эцэгчүүдийн чухалчлах зүйл болж байна да гэдгийг бүр нэг үнэхээр батлаад гар ирлээ гэсэн үг бий. Уул нь бол энийг маш олон монголчууд ярьдаг. Гэхдээ яг ингээ боддоор ингээ яс махандаа шингэтэл ойлгосон гэж хэлэнтэй би сая. Тэрнээс одоо агуулга нь ер нь ямар хөө байсан бэ? Материал ирж байгаа материал боломжийн. Та нарын л одоо заадаг, үздэг. Тэнд бол би харин ч итгэл авсан. Өө гэдэг жаа байхгүй юу? Өө эн чин ингээд ерөнхийдөө бол нөгөө харсан нэмзэглэх зүйл нь байсан. Бас нэг авууштай зүйл нь бол өө нэг бид нар ч нэг тийм сүрдээлтэй ингээд олон улсын гэхээр ер нь бол чансаа бол байна. Боломж бол байна. Нөөц бол байна. Гол нь эцэг эхчүүдтэйгээ маш сайн ойлголцох хэрэгтэй юм байна. Зөвшөлдөх хэрэгтэй юм байна. Ердөөсөө мэдээж нөгөө хүүхдүүдэд бид нарт даатгаад ингээд өгөөд явуулж байгаа нь маш том хайр, итгэл, хариуцлага тий. Энд бол талархахаас өөр аргагүй. Гэхдээ бүр нарийн ширээ юмыг эцэг эхчүүдтэйгээ их тулж ярих шаардлагатай байна. Тэгээ удаан хугацаанд мөрөөдсөн тэр нөгөө насан туршийн боловсрал олгочих юмсан гэдэг тэр мөрөөдөл маань тэнд хэрэгжих боломжтой гарсан. Давуу тал нь. Тэр нөгөө харсан сул талыг шийдэх давуу тал бид нарт бас байна гэсэн. Маш богино хугацаанд энийг хийх боломжтой юм байна гэдгийг би олж хараад маш урам зоригтойгоор ирсэн бас. Одоо анзаарах гэснээс одоо хүүхдүүд мэдээж ингээд бүр өөрийнхөө одоо мэддэг, чаддаг юмаа хүртэл яг нөгөө олимпиадад орох болохтой нөгөө анзаарахгүй байдлаасаа нэг жижигхэн зүйл дээр л одоо трийг ингээд мэддэг юмаа мэдхэ болчдөг, буруу хийдэг те ийм юм анзаарчихсан уу? Тэр бол хангалттай байгаа. Тий. Трийг ингээд одоо ярихад угаасаа амаргүй. Тэгээ тухайн хүнд нь л өөрт нь яриад хөөрөөл яг боддоор өөрт нь харуулвал тэр хүн чинь дараа нь засах. Одоо би хүүхдүүдийг нөгөө нэг шалгалтанд бэлддэг, байнга бэлддэг. Тэгээ тэр алдаа бол яг тэр шалгалтанд шалгалтын одоо үзүүлэлт бол яг тэр үеийн агшны л асуудал байдаг байхгүй. Тэр хүүхд хэр сайн байна уу, хэр таарахын байна уу ерөөсөө хамаагүй. Яг тэр агшин тэр хүүхдийн бодолд юу эргэлдэв, сэтгэлд юу мэдрэгдэв гэдгээс шууд хамаардаг.
Тийм учраас тэр сэтгэлийн болоод сэтгэл зүйн болоод тарих оюуны маш удаан хугацааны тийм дадлыг суулгасан байх хэрэгтэй байдаг. Тэрийг би нөгөө сахилгат гэж хэлээд байгаа юм. Дадлжуулах ажил маш тийм хариуцлагатайгаар дадлжуулах ажил. Энийг хийсэн байхад маш нөгөө нэг янз бүрийн савлгаанд болж исэн ч та хэллээ шүү дээ. Алдаа гарлаа тэр нь бол шууд одоо нөгөө хийгэл гараад ирдэг. Би хүүхдүүдэд тэр нөгөө нэг дасгалжуултыг хийхдээ ингэж хэлдэг байхгүй. За тэндээс нохоод хараад ирж яхад чи сандарч исэн ч айж исэн чи угаасаа хамгаалалтаа бол бүрэн хийгээл яг эрэхт нь таг гэл төгжээл хамгаалж авах чадaltaй байхын тулд чи сандарч исэн ч юм а зүгээр салгалаач хамаагүй зөв хийдэг болох хэрэгтэй гэдэг тэр дахин дасгалжуултыг хийдэг байхгүй. Энэ үнэхээр ажилдаг. Яагаад гэвэл хүүхдийн сэтгэл зүйн савлгаа хэдий үүсэж байсан ч хүн чаддаг юм а таг гэл хийдэг шүү дээ. Тэрийг суулгахыг л зорддог. Энэ бол амьдралд маш чухал чадвар шүү дээ. Одоо янз бүрийн нөлөөлөлт автахгүй юу ч тохиолдож ирсэн тэрийг одоо яг тухайн акшн тэр хийх ёстойгоо хийгээл гарах гэдэг бол хийх ёстой чаддаг. Тэр чинь бүр тэр чадвар амьдрал ёстой насан туршийн чадвар. Тийм, мэрэгжлийн болчих واخгүй. Тухайн зүйл тэр мэрэгч чинь гэсэн үг واخгүй. Тэгээ баг үнэрийг нь ойлгодог болчихно гэсэн үг. Би тийм хэмжээнд хүрэх гээд уул нь оролдоод байгаа юм. Уул нь хичээгээд зориод байгаа. Гэхдээ тэр маань нөгөө нэг жилд хангалтгүй байна л гэдэг юм л да. Гэхдээ яг хуу хичээж лээ. Одоо ямар ч нөгөө олимпиад гэдэг энэ уралдаан бол эхлээд би жоохон цухтаадаг байсан юм. Олимпиадаас ер нь ч нэг масс руугаа анхаар юм масаа сайжруулъя. Энэ олимпиадын энийг өрсөлдөөн хийгээд байгаа энийг онцгой мэдрэмж төрүүлсэн энэ челленжээс ер нь жоохон олон. Нэг их ингээл алтан мөнгө аваад тэрүүгээр уралдах гал тий. Эцэг эхчүүд хоорондоо уралдах гал, дээр нь багш нар уралдах гал. Тэгэл олон хүүхд медаль авахулчин бол нөгөө багш нь ингээд дуун цөөрөөлтэй ингээл хамтрал эвдээл гэл нэг иймэрхүү юмнаас болоод жоохон татгалзаад исэн байхгүй юу. Тэ зүгээр л масаа сайжруулъя. Одоо бол би энэ нөгөө олимпиадыг челленж гэж харж байгаа тий. Хүүхдүүдэд урам өгөх маш том юм мотивацтэй ийм ирч хүчийг өгөх өөрөө итгэх итгэлийг өгөх маш чухал тийм чансаа салгасан соройны нэг челленж гэж харж байгаа учраас одоо бол би олимпиадад бол хүүхдүүдэд үзээл гэж үздэг. Эцэг эхчүүд таны хүүхд онц байлаа гэд та тий яана гэж. Таны хүүхд муу байлаа гэд та бас яана гэж. Энэнд та итгээд тэгээ тэр газараа зогсох гээд байгаа мó? Эсвэл илүү сайжруулъя илүү тий алдаа оногийн засаг залруулад ололт амжилтын өнгөлөд ордоод илүү ахиулъя гэж боддог юм уу тэр дүгнсэн дүгнэлтэнтэй гацаад мөнхрий тий гэж боддог юм уу хүн. Тэгэхээр энэ харьцуултын асуудал илүү дутуугийн мэдрэмжийн ерөөсөө утгагүй зүйл. Тэгэхээр би хинээс ч илүү биш би хинээс дутуу биш. Бид хинээс ч илүү биш бид хинээс дутуу биш гэдэг энэ мэдрэмжин дээр уулна ажиллавал бид урагшлах юм. Нийт даяараа урагшлахыг л бид зориод байгаа юм. Тэр хүүхдүүдтэйгээ хамт эцэг эхчүүдтэйгээ хамт багш сургуулийн хүмүүжүүлэгчтэйгээ хамт энэ тэгээ цаашлаад юу юм? Улс Монголтойгоо хамт нийт даяараа бид нар урагшлахад яагаад илүү дутуугийн нөгөө жалга довны гэдэг шиг те үзэл суртал дээр та нар ингээд гацаад байгаа юм бэ? Таны алсын зорилго яг юун дээр байгаа юм? Илүү гарч чадаа яг яах гэдэг юм? Гэдэг асуултуудыг бол нийт бүх эцэг эхчүүдэд бүх багш нарт бүх шавь нартаа зүгээр асуугаад хариултыг өрд нь үлдээчмээр байдаг. Одоо төрөлхийн байглаасаа тийм тооны авьяастай хүүхэд гэж байх уу? Байна л да. Байна. Өгөгдөлтэй хүүхэд. Тийм, тооцоолох чадвар өндөртэй. Тооцоолох чадварын нөгөө нэг хурд гэхүүдээ сэтгэлгээний хурд. Гайхамшигтай шүү дээ ер нь бол. Эвгүй шүү дээ. Тэгээ тэр хүүхдүүдийг нөгөө багаас нь одоо ингээд нөгөө гайхалтай нь одоо цагийн энэ техник технологи бол бас их сайхан хөгжиж байна. Ер нь бол яг хүүхдийн сэтгэлгээ гэдэг юм уу хүмүүс нүүдэлчд чинь одоо тэгээд хүүхдээ шинжих маш нарийн ухаантай өөртөө шинжих 5 өгсөөлөд л тарын таньждаг айхтар шинжээний тэ айхтар онцлогооны нарийн ухаантай ардууд байжээ. Тэр нь биднэрт одоо сул байгаа учраас л ингээл юу gaaj танихгүй ингээл үл толгоогоо олдохгүй дөөрөлдөөл ингээд байна. Гэвч одоо цагт давуу тал нь бас нэг юу гарч ирж байна вэ гэхээр онцлогоо шинжилгээний технологиуд маш их өндөр хөгжсөн байна. Тэрийг ашиглаад бас бид нар энэ шинжээгээ бас ингээд ахиулж болж байна. Одоо гений шинжилгээ явагдаж байна. Төрсөн ансараар тэр ямар хөгжилтэй вэ? За тэгээд астролог ямар хөгжилтэй вэ гэдэг ч юм уу ингээд олон талын юм зэрэгнүүдийг би нэг хүнтэй таарч ирсэн юм аа. Тэр хүн болохоор ингээд маш олон ийм онцлогооны аппаратуудыг судлаад тэрэн дундаасаа за энэ л ер нь дөхөө юм байна гэдгийг сонголт хийгээд тэр тэгтээ бүр инженер хүн байсан. Сонирхолтой тооны хүн гэхгүй юу. Тэгээд тэр хүний онцолж исэн 3 онцлогоо бол за энэ дангаараа бол
жаахан худлаа шүү те. Энэ талаас нь ингэж нэг судлаад, тэр талаас нь ингэж нэг судлаад, ингэж судлаад эднэрийн огтлцоор дээр гарч ирсэн судалгааг магадлалтай гэж хүүхдэд хэлэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэрний юу байсан бэ гэхээр тоон зурхаг хэлж исэн, астролого хэлж исэн. Тэгээд тэр гений гэд гадуур зөндөө ингээд тус тустай явагддаг юм бэл. Тэгэхээр эцэгчүүд бас энийг нэг ашиглаад хүүхдүүдэд ер нь бол нөгөө өгөгдлийг нь тодорхойлж болно. Одоо хүүхдэд танин мэдэх гэдэг л хамгийн чухал асуудал. Яг үнэн. Тэгээ хүүхдэд танин мэдэх. Одоо эцэгчүүд бид нэр өөрсдөө ямар онцлогтой вэ гэдгээ мэдэхгүй байгаад байна. Яагаад тэгэхээр энийг мэдэх уул нь боломжтой байсан авч нүүдэлчдийн өөрийгөө өөртөө эзэн болгох ч гэдэг юм уу, өөрийгөө мэдэх тэр арга замуудыг бүгдийг устгаж өгөө хийж гуйвуулж булзааруулж ингэж ясантай холбоотойгоор одоо бид нар өөрсдөө мэдхэж байчаад байгаа юм л да. Энэ бидний бас буруу биш. Энийг битгий стресслгаж аваарай. Бага нөхцөлтөнд бол бид нар угаасаа тулгуурлаж ажиллаж амьдрал зүтгэж хичээлж оролдож суралцаж явах хэрэгтэй байгаа. Тэгээд тэр угийн бичиг гэдгээс ч юм уу удмын одоо угсаа залгамжлах гэдэг юм уу тэр удам ямар онцлогтой байв гэдэг ч юм уу тэр зүйлүүдийг мэдэж болох байсан авч бид нэр тэрнээсээ тасарчаад байгаа юм. Тэгэхээр тасарсан байлаа гэд гундаад суух яах вэ? Одоо байгаа нөөц бололцоонуудаа ашиглаад өөрсдийнхөө дотоод олсоо илрүүлэх боломжтой. Тэгээ ямар сандаа одоо өнгөрсөн жилийн уухай болвол нөгөө онцлогийг олоод онцсур гэдэг би лекц тавьж явж исэн хүүхдүүдийн онцлогийг нь бол онцлогийг л тодорхойлчих тэгвэл онц сурахад асуудал биш. Тэгээ дүн бол ганцхан байна. Онц гэдэг л ганц дүн байгаа. Дүн тавих гэдэг бол онцыг л тавь. Бусдын тавих гэж битгий нэхжээ. Муу хөлт гэж байхгүй. Зүгээр л муу мэдээлэл тээж гисэн, муу мэдээлэл тархинд авчихсан, муу мэдрэмж сэтгэлтэй тээж гисэн тийм л үр байгаа. Тэрийг хэн бүтээсэн? Эцэг их та өөрөө. Тэгээ та өөрөө тэрийг бүтээчээ та яах гэж тэрийг муулаад байгаа юм. Одоо эцэгчүүдийн нэг түгээмэл алдаад гэдэг чинь ингээд яг өөрийгөө одоо мэдэхгүй өөр масар их алдаатай. Тэгээд тэрийг одоо мэддэг юм эсвэл мэддэг ч байсан хүлээн зөвшөөрдөггүй те. Тэгсэн мөртлөө хүүхдээсээ өөртөө байхгүй нэхэд идэг. Одоо чи мундаг байх ёстой. Гэт өөрөө тэгсэн мөртлөө одоо юу гэдгийг өөрөө залах уу? Тэгсэн мөртлөө хүүхдээ чи хичээлээ хий гэж шахаад идэг. Яг үнэ тэгээд сая нөгөө онцлог гэдээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр хүүхдээ онц сурахыг хүсэж хүүхдээ дүнд багш тэр эцэг эгч тэр хүүхдээ дүн тавихыг тавьж байгаа бол та онц гэдэг л дүн тавина. Бусдыг тавихыг бусад өөр дүн тавихыг бүү зөвшөөрөөрэй. Хэрвээ тэр хүүхдийг муу гэж тавих гэж байгаа бол багштаа өөрөө муу гэсэн үг. Шулуухан ингээ хэлчихэд олон багш нар уурлахалах. Тэгэхээр муу гэж хүүхдийг дүгнэхээсээ болгоомжлоо л гэдэг юм. Эцэг эхчүүд багшаас муу гэдэг үнэлгээ авч байгаа бол шууд тэр дүнг хүүхд рүү чигэхээ болоо. Түр азна. Түр амьсгаа. Таны бодит тусгал яг тусгал тэр хүүхд байж байгаа. Энэ надад ч байдаг. Өөрөөр хэлбэл миний алдаа миний хүүхдэд байгаа. Миний одоо асуудал миний хүүхдэд хувилагдаад орсон байж байгаа. Тэгээд би яг хүүхдүүд нэг эцэгчүүд зөвлөдөг шигэ өөрийгөө бас давхар хараад явж байгаа байхгүй юу? Та тэгээ хэллээ шүү дээ. Би яг эцэг ихэн зүгээс асууя гэдэг. Тэгэхээр би ч гэсэн эцэг их учраас би ч гэсэн энэ эцэгт хэлж байгаа алдаануудыг давтдаг. Тэгээд эцэг эхчүүдтэй нэг тал болж жоод бүгдээ хамтдаа хүүхдүүдэд зохицуулъя гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүгээр нөгөө 20 жил мэрэгжлийн минь онцлог, тэгээ энэ мэрэгжлийн буян, тэгээ олж мэдсэн судалгааны л үр дүн ярьж байгаа. Энэ судалгааны үр дүнг бол би өөрөө бас амьдрал дээрээ засаж залруулах шаардлага нөгөө нэг улаан гэрэл насаа тулцсан байж байгаа. Тэгэхээр энэ амрал хийсэн ажил л да. Эндэж нөгөө төмний хүүхдийн төлөө бие зориулж явсараад гэр орон бүх зүйлээ орхигдуулсан миний сул тал байдаг. Тэгээ яг тэр маань хүүхдүүд дээр илрээд гарсан үед би яг ороод тэ нөгөө нэг төсвөр гэдэг юм чи алдарч гал маш их ядардаг хөх тэ ажил бол маш их ядардаг. Тэгэн гутаа өөртөө хэлж байгаа юм. Чи юундаа уурлаад байгаа юм? За. Уурлах гээд байгаа юм. Энэ чиний л хулбар шүү дээ. Энэ чиний бүтээсэн үр дагавар, үлийн чи үр дагавар. Тэг юунд ойрлоод байгаа. Энэ хүүхдийн буруу биш шүү дээ. Чи энийг өөрөө өсгсөн шүү дээ. Тэгээ зөв зөвшөөрөөч. Энд байгаа асуудал чиний асуудал. Энийг чи бүтээсэн зөвшөөрөлтөө наадах гэдэг. Тэгээ ямар ч байсан одоо нөгөө намраас хойш өөртөө энэ үгийг хэлснээс хойш юу өөрт маань анзаарэгдэж байгаа вэ гэхээр ямар ч сан хараад уралдгүй болсон. Зөв харсаар байгаа. Хараал одоо нөгөө бид нар чинь төвчээр алддаг тий. Тэгэл нөгөө хүүхд рүүгээ хашгирдаг. За тэгэл нөгөө хүүхд бүр улам холдох
дуугаан хураах, биднэрт юм ярихгүй болох тийм юм руугаа ордог. Тэгээ сүулдэ юм зааг өсчдөг тий. Нэг гэрт юм хоёр танихгүй хүн амьдраад эхэлнэ. Тэгэхээр одоо бол нөгөө сая бид нэр улиг болдог гэдгсэн шүү дээ. Би ороод өгүүлэхэ болсон. Уурлахаа болсон. Тэгэхээр нөгөө хүүхдүүд ингээд сайхан нөгөө дураараа бэлчиж байгаа юм шиг юм болж байгаа юм л да. Бүр замбраагаа алдчихж байгаа. Тэрийг харж л байгаа. Одоо дараа нь ямар ажиллагаа эхэлж байгаа гэхээр амжилт ахгүй юм. Ягаад тэгэхээр хүүхдүүдийг яг өөрсдөр нь зоргоор нь хайцсан. Тэгээ тэр үедээ бар жоохон хатуухан үг хэлсэн байж магадгүй. За ээжигээ байхгүй тооц. Ээжигээ бараг өгсөн тооц гэдэг. Энэ жоохон хатуу хэлсэн байж болно. Гэхдээ хүүхдэд маань жоохон дарамт өссөн байлээ. Ягаад тэгэхээр том охинд маань айгүйх тийм хариуцлага мэдрэгдсэн гэсэн. Ээжиг байхгүй үед ер нь хариуцлага их мэдрэгдэх нь гэхэд их ядарсан байгаа юм тэрэнд. За тэгээ би томтойгоо ярьж эхэлж байгаа байхгүй. За амнийх үү. За одоо ингээд. За одоо тэгээд гэд. Тэгээ одоо охин маань надад ингээд сэтгэлээ илчлээд нээгээд дэлгээд эхэлсэн. Би ер нь жоохон бухимдаад стресстэйд гэдгүү үглээд эхлэхээр хүүхдүүд маань хаагдчихдаг. Надад үг хэлдэггүй байсан. Одоо болохоор овоо бүгдээрээ ингээд сэтгэлээ илчлээд надад одоо хайр халамжаа өгөөд надад ч бараг одоо би бараг хүүхдүүдэд эрхэлж юм да. Тэгэхээр эндээс бол нөгөө бидний тусгал байж байгаа учраас бид нар өөрсдийнхээ алдааг зөвшөөрч чадахгүйгээсээ болоод тэр стрессээ хүүхдэд гаргаад байдаг. Энэ нь тэр хүүхдэд давхар бохирдлыг өгөөд байдаг. Тэр нь давхар хайрцгийг өргөөд байдаг. Тэгэхээр энийг эхлээд анзаараа гэж байгаа юм. Энэ дээр нэрээ эцэг эхчүүдээ онцгойлоод сануулад хэлэхэд та нэг 7 хоног ядаж те 7 хоног нэг шүүхгүй зөвлөхгүй дөгнөхгүй тэр хүүхдийг нэг бүлтийгээд нэг ажиглаадах гэж хэлмээр те. Маш төвчээр орон шүү дээ 7 хоног. Би эцэг эхчүүддээ энийг гуйдгийн. Яг өнгөрсөн жил бол бүх багш нартай ийм хүрээтэй ажилласан. За манайхаа хүүхдүүдийг шүүхгүй зөвлөхгүй дөгнөхгүй. За тэгэн гут нөгөө багш нарын гэр бүлийг ч гэсэн бас тэгж хэлнэ. Гэр бүлийнхэнтэй ч гэсэн адилхан ингэ шүү. За тэгээ шүүмээр үе гарна, дөгдмээр үе гарна, зөвлөмөр үе гарна. Асуулт толгой тавьчих. Энэ нөгөө бусдад маш гоё эрхчлөлөө өгдөг. Тэгээ өнгөрсөн жил бол манай хүүхдүүд бол барыг нэлээ их тийм хайрын дунд өсснө гэдэг юм уу, хайрын дунд нөгөө сургалтын үйл ажиллагаа явсныг энэ жил манай хүүхдүүд бүр онцгойлон хэлж байгаа. Бүр одоо нөгөө эцэг эхийн шийдвэрээр өөр сургалтанд явсан хүүхдүүд байдаг байхгүй юу? Гэтэл тэндээс барыг орон шахам ирээд бид нар тэрийг хэлж байгаа жишээ нэ. Тэгэхээр нөгөө хамтын ажиллагааны бас үр дүн гарсан л байлээ л дээ. Одоо эцэгчүүд энийг ингээд зөвлөд хэлэнгууд эцэгчүүд маань маш гоё амжилтууд гарсан байлээ. 7 хоног та ингээд яачих. Тэр дунд ингээд тэмдэглэлээ өгтөл. Тэгээд надаас зөвлөгөө аваад гараа. Тэгээ яаж ажиллах вэ? Цаашаа яаж үргэлжлэх вэ? Энэ яагаад ингэж аав гэхээр та нөгөө нэг өөрийнхөө алдааг дэсэж чадахгүй хүүхд рүүгээ орилж хашгирч үгэлж яншиж те нөгөө бүр дөжөртөл нь явцсан байсан тэр орон зайг чөлөөлөөд хүүхдэд эрхчлөөтэй байх боломжийг олгоод тэгээ тэр хүүхд баг нөгөө өглөөд исэн хүн хайчуу орилоод исэн хүн хайчуу гэж баг нөгөөдгөө өгүүлэх хэмжээнд болоод ирэхээр хүүхд гинт анзаарга нэмэгдээд эхэлж байгаа. Тэгээд нөгөө өөрөөрөө ингэж чөлөөтэй байгаад баг нөгөө айхгүй ч гэсэн айгүй гэдэг шиг тийм мэдрэмжийг аваад эхлэнгууд яг тэр хүүхдтэй яг нэг юм найзын төвшөнд яг тэр хүүхдтэй нэг хүндэтгэлтэйгээр харилцах боломж сая үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүүхд таныг сонсох боломж үүсэж байгаа. Тэгээд нэг оролдоод үзээрэй юм ондоо шүү. Та нэг хэрэггүй сонсохгүй тодорхой 10 үг хэлж исэн бол тас хэл нэг 7 хоног төвцний ар дээр нэг үг хэлэл тэр үр дүнтэй. Эцэгчүүдийн одоо хүүхдтэй гаргадаг гол алдаа юу нь юу байдгүй? Хүүхдтэй цаг гаргах гэдэг юм л байна да. Бүр нэг одоо яах вэ нэг ийм оролдлого хийж үзэж болох юм эцэгчүүд. Энэ нөгөө хард дэлгэцнээс гэр бүлэрээ нийт даяараа нэг тийм дэлгэцийг нэг оф болгоод тий нэг оролдоод үзсэн. Бүгдээрээ орой нэг ганц цагийг за одоо дэлгэцгүй байя гэдэг. Та нэг ийм яриа болоод исэн ш та сонсч байсан баг. Ковид үед нэг танихгүй хүнтэй амьдраад нэг ингээд танихгүй хүмүүс байгаад байна. Би энэ манай ийм хүмүүс амьдрд исэн гэд нэг ингэж исэн штэ. Тэгээд тэр чинь нөгөө тог тасарлаа тэгээд тэгсэн чинь нөгөө анх удаа гэрийнхэн тэгээд танилцлаа. Тэгсэн их дайжгүй хүмүүс байдгийн байна гэд нэг нийт даяараа нэг шуугаагүй юу. За эн чин дээ энийг хийгээд гэмээр байна. Энэ ковид бол яг бодит амьдралыг хүмүүст их нүүр тулуулсан штэ. За одоо яг ковид хөл хороонд орсон штэ тий. Тэгвэл одоо нэг
дэлгэцнийг хоригийг нэг хамтдаа тавьмаар байна. Бид нар хүүхдийг утсаа оролдоод байна гэд орилдог хэрнээ өөртөө утсаа болдоггүй байхгүй юу? Тэгэхээр та яг хүүхдийн утсыг болиулах гэж байгаа бол өөрөө бас утсаа болиод тэгээ нэг урд урдаасаа хараа суугаад тахтаа л байхгүй юу? Ингээд нэг хоромчулсан суугаад тахтаа. Тэгэхээр нэг энийг л нэг хийчмээр байна. Гэр бүлүүд. Тий. Тэгэхээр юу ч болж болно. Гэхдээ тэр болж байгаа зүйл бодит байдал тань шүү. Тэмдэглээд авчих. Та яг таны нөхцөл байдал, таны гэр бүлийн нөхцөл байдал ийм л байна. Тэгээ одоо яах вэ гэдгээ дараагийн удаа асуух хэрэгтэй болно. Тийм тэгээд дараагийн ямиг бол тэгэл өөртөө хамтраал гэр бүлийн хурал хийх гэдэг ажил руу орох хэрэгтэй байх. Тэгтээ нэг юм. Яг тэрэн дээр нөгөө баримтлах зарчим нь шүүхгүй зөвлөхгүй дүгнэхгүй гэдгээ барьчуулах зүгээр. Тэгээ бие биендээ хяналт тавиад одоо аав шүүживэл хүүхэд нь хөөе шүүхгүй шүү гэж хэлж идэг те. Нэг юм ардчилсан гих үү яг юм хариуцлагат бие биенийг хүндэтгэлтэй хандах боломж олгоод байгаа байхгүй юу? Энэ шаардлага маань. За тэгээд болж үгүүл тэр хүний сайн талыг тэр хүний тэр өдөр байсан тэр өдөр хийсэн сайн зүйлийг нэг өдөрт нэг 3 удаа хэлцдэг ч юм уу би биэндээ урам харилдаг баг. Энэ нэг ажлыг нэг хийгээд игмээр байна. Энэ нэг шал ондоо болгоно юмыг ядаж бид нар штэ шүүмжлэх дүгнэх тэр зөвлөх ажлыг тулд хийж байгаа ба би биэдээ урам харилж чадхаа байлцсан. Өөртөө ч урам харилж чадхаа байлцсан. Баярлалаа талархлаа байхгүй. Эерэг мэдрэмжийг бие биедээ мэдрүүлээ гэсэн тийм дадал байхгүй болчиход байна. Гэтэл бидний нэг өв сайхан монгол хэл маань ямар сайхан өрөөлөөр өссөн те. Та санаж гинөө одоо бид нарыг баг байхад маш их мөрөөл магтаал түргэн хиллэг энэ өв соёлын юмнууд асар их хийгддэг байлаа. Одоогийн бага ангийн одоо энэ бага насны хүүхдүүдээр хийж байгаа тэр одоо хэл зүг юу гэдгийг те энэ монгол өв соёлын талаар яригдж байгаа энэ чийжлүүлж байгаа юусод асар өөр болцсон байгаад байгаа надад нэг л таалагддаг. Яг нэг биднийг нэг тэр нэг тэгсэн чинь нэг би нэг интернэшнл олон улсын орон сургуульд ажиллаж ирсэн. Монгол хэлний багш маань англи хэлийг гад багаас нь заадаг гэсэн үг. Тэгсэн чинь тэр хүүхдүүдийн сэтгэлгийг шууд эвдээд эхэлж байгаа байхгүй юу? Гадаад хэл зааснараа эвдрээд эхэлж байгаа. Би энд бол маш их хэмзгэлжсэн. Тэгсэн чинь тэр хүүхдэд би нөгөө математик ордог. Англи хэл дээр. Англи хэл дээр орно. Би орно. За. Тэгэхээр тэр үед би асар их стресстэй бухимдсан. Тэгвэр харгаан бараад нэг хүүхдэд ингэ хэлсэн. Одоо эр хүн хэлсэнтэй эмэлтмар хариасан та гэж мэдхгүй гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь монгол хэлний багш нэг зүүр үг хэлжээ. Тэр нэг амархан л үг байсан санахгүй. Нийтлэл зүүр үг. Нийтлэл зүүр үг. Тэгсэн чинь таны хэлж байгаа зүүрийг ойлгоход амархан энэ математик багшийг ойлгоход хэцүү юм гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар зүрд зүг ээж ойлгохгүй хүүхдүүдтэй байна. Тэгэхээр нөгөө хэл ярианы илэрхийлэмж энтер гэдэг бол нэр үнэхээр амаргүй болцсон үед эцэг эхчүүд хоорондоо хүүхдүүдтэйгээ ярьдаг, өөрөдөг хоорондоо бас нэг нүрээ хардаг, мэдрэмж авдаг. Тэгээд бие биедээ урам өгдөг байх. За тэр зүрд зүг ойлгохгүй хамаалгаа тий. Нэг урам өгдөг байх. Тэр дадлыг суулгаж чааж. Одоо монголчууд ч нэг юм хүүхдээ ингээл багаас нь баг 1-р ангиас нь Америк сургууль, Сингапур сургууль, за ингээл Турк сургууль юу гэдгийг те юм гадны за тэгэл одоо хэл устдал гадаад хэл сайн унган англи орс хэлтэй болж ивэл одоо тэр хүн хамгийн сайн болно гэдэг юм сэтгүүгээр яваад шүү дээ. Зөв гэж боддгоо ер нь. Би энэний эсрэг л байдаг. Гэтэ ийм сургууль би ажиллаж исэн. Өстө нэг өөрийгөө нэг гараараа нөгөө гараа барьна гэдэг шиг асар хүнд тийм мэдрэмжтэй байж байгаа л сургуулиас цугтаасан та баг. Би хэлэрч англи хэл дээр математик цаана гэж байгаа. За яг би нэг ахлах ангийнхан заажсэн, дунд ангийнхан заажсэн. Тэр бол ер нь бол 50 байсан арай учиртай. Гэхдээ би монголоор заамаар шүү гэдэг дотор айгу тийм бачууралтай заадаг байсан. Бүр ингэж ойлгохгүй тэр чинь монгол хүүхдэл юм чинь. За бүр ойлгохгүй юмыг ингэж монголоор тайлбарлаж болох уу? Өгнө. Би дискгүй өгдөг. Тэгээд дискгүй би монголоор ярингууд англиар ярина багшаал гэдэг байхгүй. Тэгэхээр чи нөгөө хүүхд чинь яг өөрөө монгол сэтгхүүтэй хүүхд юм чинь одоо англиар ярихаар би бараг одоо энэ fast academy-д ажиллаад 10 хэдэн жил болж байна. Энэ нөгөө миний одоо анхны багшийн гараа англи хэл дээр математик заахаар эхэлсэн. Гадаад сургуулиудаар дандаа ажилласан. Тэгээ гадаад сургуулиудаар ажилласан цаг хугацаагаа бодох юм бол өсрөөл нэг 10 хүрэхгүй жил байгаа. Гэхдээ олон сургуулиудаар орж гарч явсан.
Тэр нь угаасаа нөгөө нэг яг өөрийн төрлөх хэл дээрээ заахгүй байгаадаа бачуураад гэсэн мэдрэмжил яваад исэн юм байлээ. Тэгээд энэ сургалтын төвд орж ирээд академи дээр орж ирээд ингээд монгол хэл дээр математик заасандаа үнэхээр жаргалтай болсон. За тэгсэн чинь нэг сургуульд бол бүр бага ангид англи хэл дээр математик зааж таарсан. За. Тэрэн дээр бол бүр үнэхээр дотор бол тэсэг. Тэр хүүхдүүдийн одоо бага монгол юу ойлгох юм бэ англи хэлээр математик. Бага анги чинь нөгөө нэг монгол нэг багшд хариуцагтаад явдаг да. Ямар чамба, ямар зэгттэй, ямар хайр инэрлтэй, ямар өндөр хариуцлагатай явдаг билээ дээ. Тэг. Гэтэл тэр нялх өрсөд анхны гарааг нь одоо зааж байгаа багш нар гадаад багш нар тэгээ олон багш нар холилдоод тэнд бүр ингээ хөл толгоо нь олдохгүй. Бүр монгол биш юу, гадаад биш болгоод уу. Би ингэж хэлж байгаараа нөгөө олон улсын интернэшнл сургуулиудыг бол жоохон өгөөсгцэн байр сууриа илэрхийлж байгаа ахaltaа. Гэхдээ монгол хүүхдийн сэтгэлгээ мэдгүй интернэшнл олон улсын олон бусад улсын хүүхдүүдэд болдог л ах. Гэхдээ миний хувьд бол ердөө монгол сэтгэл зүй гэдэг тэр бол тохирохгүй юм байна гэдэг дээр харагдсан учраас би хүүхдүүдээ ер нь интернэшнл сургуульд явуулаагүй. Өөрийнхөө хүүхдийг бол. Та улсын сургуульд явуулдаг уу? Улсын сургуульд явуулдаг. Би хувийн сургуульд явуулахдаа хүртэл эргэлзээд байдаг. Энэ яана миний л өөрийн сонголтын асуудал байгаамаа. Пест төв одоо математикийн сургалт, за англи хэлний сургалт одоо бүр маш олон өргөж бараг дүүрэг болгонд салбартай болж байгаа шүү байна. Тэгэд маш их за яг нөгөө анх пестиг ер нь эцэгчүүдэд зорж очдөг юм нөгөө Монгол тэмүүлэл сургууль шинэ нэрийн шинэ эхлэлт хүүхдээ бэлдэнэ гэж энүүгээрээ танигдаж гарч ирсэн юм академи. Өнөөдөр ингээд өргөжөөд бараг дүүрэг болгонд салбартай болж байгаа шүү. Ер нь амжилтын нууцыг нь та олон жил ажилласан ингээд пестийн амжилтыг бүтээсэн үний хувьд юу гэж харддаг вэ? За миний хариуцсан талбар бол яг 8 дугаар анги буюу яг хүүхдүүдийн яг тийм нэг 13 нас яг шилжилтийн насны тэр эмзэг үе. Тэр чиглэлжээс ажил нь Монгол тэмүүлэл байгаа юм. Тэгээд нөгөө миний эрэл хайгуул тэр амжилтын нууц гэх юм бол сэтгэл зүй байсан л да. Ерөөсөө хүүхдийг дурлуулъя. Дуртай болгоё. Мэдээж сургалт тавья гэд хүсэлт илэрхийлээд ирж байгаа одоо эцэгчүүдийн хүүхдүүд бол сайн хүүхдүүд ирэхгүй шүү дээ. Тусламж хэрэгтэй, дэмжлэг хэрэгтэй хүүхдүүд л ирж байгаа. Математиктай асуудалтай хүүхдүүд л ирж байгаа. Тэгвэл дургу хүүхдүүд ирж байгаа байхгүй юу? Нийт даяараа хоцорсон элдв янзын одоо юмнууд өсөж байгаа тий. Хөдлөхгүй байгаа, гүшцэн байгаа. За тэгээд мэдээж бүх хүүхдэл дургу гэдээ ирж байхад тэр хүүхдийг дуртай болгох гэдэг ажил тийм амар ихдэг. Тэгэхээр энийг яаж хийх вэ? Ер нь бол нөгөө ажиллаж явах жилүүдтэй бол би юу харсан бэ гэхээр хүүхдийг дуртай болгож ижил явахгүй юм байна гэдгийг харсан байхгүй юу? Дургу хүүхдүүдийг 1000 ташуурдаад нэмэргүй. Тэгэхээр хүүхдүүдийг дуртай болгохын тулд яах вэ? Тэр нөгөө хүүхдийн хүслийг нүдөх, эрмэлзлийг нь дөрвүүлэх, бас их амархан, аятайхан аргаар заах гэдэг юм уу тэр хөтөлбөр их чухал байдаг. Математикийн хөтөлбөр маань. Тэгэхээр математикийн хөтөлбөр маань давуу тал нь бол их амархан, хөнгөн аргаар хүнд бодлогуудыг бодуулах тийм хөтөлбөр. Нэг талаараа. Нөгөө талаараа сэтгэл зүйн одоо тасгалжуулалтыг давхар явуулдаг. Нөгөө таны яриад байдаг икүмэт. Икүмэт тий. Тэр гол нөгөө амжилтын гол нууц бол би икүмэт л гэж хэлнэ. Тэгээ нөгөө сэтгэл зүй суурьтай сэтгэл зүйг нь ингээд зөөлөлсөн тий. Илүү нөгөө хүслийн төрүүлэх, сонирхлыг нь татах тэр ажлыг хийлгсэн суурьтай. Тэгээд хүүхдийг ядраахгүйгээр амархан хялбар замаар маш хүндрэлтэй асуудлуудыг хялбархан шийдэх дөмөкөн тийм аргуудыг заачаар хүүхдэд маш гоё болоод ирж байгаа юм л да. Мэдээж одоо тэр сэтгэлээсээ дурлуул илүү амжилттай байна шүү дээ. Одоо хүчээр юм уу, дарамталж дээ эсвэл одоо тулгаж заана гэдэг бол боломжгүй зүйл. Дотроос нь ташуурд нь шүү дээ. Тэр чинь тэгээд нөгөө хүүхдийн нөгөө нэг мартах гэдэг юм уу дурсамж тарих нэг юм мартадгүй тарихынд юу бичигдэх вэ гэхээр сэтгэл хөдлөл тэр тархины ажилтлын хажуугаар сэтгэл хөдлөл орсон үед мартадгүй байна л да. Маш олон зүйлээс те одоо бүр хүүхэд насны өстой тэр сэтгэлд үлдсэн юм л байж байдаг санаж байдаг те. Тэгэн гут нөгөө хүүхдүүдийг чинь дурсамж бүтээн гэсэн үг. Сайхан дурсамж бүтээж тэр сургалт явагдана гэсэн үг. Тэгэхээр тэрийг илүү сонирхолтой аргаар заах шаардлага гарч байгаа. Тэгээ тэр сонирхолтой аргуудыг боловсруулсан хөтөлбөр гэсэн үг.
8 дугаар ангийн манд тэр экомат хөтөлбөр бол. Тэгээд тэр хөтөлбөрийг илүү сонирхолтой аргаар заахаас гадна тэр сэтгэл зүйг нь өөрт нь аваачаад тэгээд тэрийг хийгээд эхлэнгууд маш хурдан өөрөөсөө урам авах боломжтой тийм дасгалжуулалтын ажил давхар явчихдаг. Тэр сэтгэлийг нь одоо хөдөлгөөд байгаа гол зүйл нь бол урам авах байхгүй юу? Алхам тутамдаа урам авах хөтөлбөрийг л байнга хэрэгжүүлнэ. Би сая эцэг эхчүүдэд хэллээ шүү дээ. Нэг утсаа унтрааж хаад бүгдээр нэг урд уртаасаа хараад шүүхгүй зүгэлэхгүй дүгнэхгүйгээр нэг урам өгөх гэж бибидээ гэдэг. Тэгээд тэр урам өгөх тэр дадлыг байнга хэрэгжүүлээд тэгвэл мөн шал ондоо болно. Та нарт тэ ямар нэгэн сэтгэл зүйч одоо хэн бийдгийн ламбо яасан үүсэн те одоо тэнгэрийн одоо сахиусан тэнгэрүүдж байна уу те хинч хэрэггүй угаасаа зүгээр л та бибидээ урам өг та нар өөртөө сахиусан тэнгэр байхгүй. Ингээд тэгвэл таны дотор бурхан ч байгаа зүтгэрч байгаа гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тэр бурханыг нь дэмжиж тэгэж яддаг. Хүүхдтэй нөгөө кодчлал гэж нэг аюултай юм байна те. Одоо ингээд тархинд нь үүсгэждэг. За чи одоо энийг чадахгүй гэвэл тэгэл хүүхд чадахгүй мэн гэж бодчихдог. А чи чаднаа. Чамд одоо энэ хийх гэм нөөц боломж нь би гэдгийг одоо яг л тэрийг л суулгаж өгч чадвал хүүхэд аяанда ямар ч зүйлийг одоо хийх гэм чадамжийг өгөх их чухал юм шиг санагддаг. Эндээс нэрээ нэг сануулхад эцэгчүүд дахиад нэмээд сануулхад та яагаад энэ одоо хүүхдүүдийн анхны багш вэ гэдэг байгаа вэ гэхээр 0-7 наснд яг хүүхдийн нэг цэврээрээ эцэг эхтэйгээ ойлголцох чадвар байдаг. 0-7 наснд за 0 1 2 3 наснд ярьж сурааг байдаг шүү дээ. Тэр наснд хүүхд яагаад өөрийнхөө хэрэгцээг илэрхийлж чадаад байгаа юм. Шууд мэдрэмжээр ойлгоцож байдаг. 0-7 наснд ялангуяа. Тэгвэл энэ наснд 0-7 наснд эцэг эхийн мэдрэмж цэвэр ариун байх уу, бохирдолтой байх уу шууд тэр хүүхдэд юулэгдэж идэг. Тэгэхээр яалтчгүй та өсөмсөөгөө тэр хүүхдийн анхны багш гэдэг нь энэ. Тэгээд 7 жил, тэгээд 7 настай таны тэр мэдрэмж ингээд хадгалагдаад тэгээд 13 нас хүртэл яг 13 нас хүртэл тэр чинь нэг илэрхийлэгдэхгүй байж идэг юм байна. За. Илэрхийлэгдэхгүй. За тэгээд эренгуут яадгүй гэхээр яг 13-аас дээш наснд төгжинэ. За. Тэгээд нөгөөтг чинь илэрч эхэлнэ. Өөрчлөгдөж эхэлнэ. Хүүхдийн нөгөө чих нээлттэй байсан бол хаагдана. Одоо би өөрөө асуудлаа шийднэ. Одоо би өөрөө жолоогоо зална гэдэг рүү орж ирдэг. Тий, одоо би өөрөө өөрийгөө мэднэ. Тий. Бага ангийн хүүхдүүд ээж аавгаа сайн сонсдог, дунд ахлах руу орж ирээд сонсгоо болдгийн шалтгаан энэ. Яг тэгдэг. Тэгэхээр энд нөгөө та анхны багш шүү гэдэг нь анхны тэр нөгөө мэдрэмж, тэр бодолд нь бодогдож байгаа бодол, сэтгэлд нь мэдрэгдэж байгаа мэдрэмжүүд бүгднгийнх нь эзэд нь та нар байхгүй юу? Тэгэхээр нөгөө таыг хэллээ штэ код гэдэг. Тэр жоохон багт нь та миний хүү хаан болно. Миний хүү баатар болно. Тэ миний хүү тийм болно гэдгийг байнга сануулж явхад тэр хүүхдийн дотоод ертөнцид тэр кодлогдож байна. Гэтэл чи юугаа мэддгийг, чам шиг юм дуугаа чи юу чаддгийг гэдэг мэдрэмжийг тэр өгсөн бол насаараа тийм байна. Ер нь яг тэр тэгээд мэдээж 0-7 наснд суугдсан борол шууд тусгална байхгүй юу? Шууд тусгал. Тэрийг арилгах амаргүй, үнэхээр амаргүй. Тэгэхээр бүр ингээд нэлээд нарийн судалгаатай хүмүүс юу гэж яриад байгаа гэхээр 0-3 нас гэхтэл танаа хөлт оройтсон байх шүү гэдэг байгаа байхгүй юу? Энэ бүр хамгийн амар. Бараг гэдсэнд хөвлөд байхаасаа л тий. 0-3 наснд яг цэврээр нь тэр ингээд төлөвшүүл явагдаж идэг юм байна. Тийм учраас бага насны хүүхдүүд улаабаа үзүүл, ууралж хэрэлдэхээ зогсоо, тий, болохгүй юм битгий дэрэгдэн яар. Шууд тэрэнд ингээд бичигдэж идэг. Тэр нь хадгалагдаж явсаар хагаад 12 нас, 16 нас, 18 наснд тэр нийлэрч гарч ирж байна. Таны тэр яриад байгаа кодчлол 0-7 наснд шууд автоматар шууд бүтэн 100% ордог. Тэгээд хүүхдийн тарих ажиллаад шүүлтүүр ажилдаг нас нь бол одоо 7-оос дээш 13-аас дээш шүүлтүүр нь ажиллаад эхэлдэг. Гэр бүл зохиох гэдэг, хүүхэд төрүүлж өсгөх гэдэг одоо ямар хариуцлагатай, ямар одоо тийм нандин зүйл болохыг эцэгчүүд маань их л багасаа ойлгох хэрэгтэй юм биш. Харин тийм ерөөсөө гэр бүл төлөвлөх гэдгийг анханасаа бүр одоогийн тэр залуу өсвөр насныхан бол одооноос ингээд бодох хэрэгтэй байгаа энийг. Тэгээ би дээр үед нэлээд доктор тэр нөгөө бас ген мен судалдаг нэг докторыг сонсож байгаад
6 сар тутам таны одоо хийсэн бүх зүйл генэнд чинь бичигддгээ гээл. Тэнгут нь айжсэн байхгүй юу. Тэгээд миний хийж байгаа үйлдэл сайн байна уу, саар байна уу, тэр үйлдэл 6 сар тутам миний генд бичигдээд байгаа юм бол би тэгээд үр хүүхдээ олох юм бол тэр шууд хүүхд рүү дамжаал, генээр нь дамжаад тэгээд тэр нөгөө мэдээлэл хураагаар байгаа байхгүй зүгээр л. Тийм. Видео хураагаар. Тэр хүүхдэд хөвлөд байхдаа шууд авах нь байна. Тэгээд гарч ирээд 7 нас хүртлээ шууд авах нь байна. Тэгж байгаа тэр хаалгаа хааж эхэлдэг байна шүү дээ. Монголчууд хүүхдээ одоо таныг гэвэл нөгөө бүр багт нь л одоо тодруулах одоо энэ богд энтри чинь тодруулаад байгаа шүү дээ. Тэгэхдээ одоо аль болох багт нь л тодруулж ийж нөгөө тэр хүн хин гэдгийг одоо таних боломжтой гэдэг юм л. Тэгээд жоохон ингээд нөгөө мэдээж нас яваад амьдрал үзээд ирэхээр ингээд өөр болж эхэлдэг те өөр мэдээллүүд ингээд бий болж эхэлдэг. Тэгэхээр багын тэр хүүхдээ багаас нь хүмүүжүүлэх, таних одоо юу гэдгийг те тэр өөрийнх нь зам мөрийг олох гэдэг л их чухал. Тийм тэгээд ой хөрөнгөд шинжээ тавьдаг. 3 ой хөрөнгөд шинжээ тавьдаг, 7 ой хөрөнгөд шинжээ тавьдаг. Маш нарийн аргачлалууд байсан байгаа. Энийг л судалж одоо шинжилж бүр ингээд энэ сургалтын тогтолцоонд оруулж ирэх гэдэг мөрөөдөлтэйг л явж лээ. Тэгээ болондоо л гэж бодож байгаа шүү дээ. Ер нь одоо та ингээд олон жил эцэг эхчүүдтэй, хүүхдүүдтэй харьцаад явж байхад ер нь одоо эцэг эхийн бол та танихгүй шүү дээ. Тэгтээ ер нь ингээд нэг хүүхдийг хараад одоо тэр эцэг эхийн тусгал юм болвол ер нь нэг одоо эцэг эхийн барамжааг авч чадах уу? Би эсэлт гэдэг юм уу бүртгэл авахта бүх хүүхдүүдтэйгээ уулзалт хийж авдаг бид. Шалтгаан нь юу гэхээр тэр хүүхдтэй уулзахдаа гэр бүлийн заавал байхыг шаарддаг. Тэр хүүхдийг таних одоо ажил нь тэр эцэг эхийг харахтай. Ер нь бол эцэг эхтэй л уулзах гэдэг. Хүүхд дангаараа ирүүл уулзахгүй, эцэг их дангаараа ирүүл уулзахгүй. Бүгдээрээ гэр бүлээрээ байх хэрэгтэй. Хамтдаа байх хэрэгтэй. Тэр хүүхдийг хариуцна гэдэг нь тэр гэр бүлийг хариуцж байгаа юм. Багш нартаа тэгж хэлдэг. Чи нэг хүүхдтэй ажиллана гэдэг нь нэг гэр бүлтэй ажиллана гэсэн үг ээ. Анхнаасаа чи над хүүхдэд хариуцж авахдаа гэр бүлтэй заавал уулзнаа. Эцэг эхийн царайг харнаа, яриа хөөрөг нь сонсноо. Хүүхдтэй хандж байгаа хандлагыг харна, хүүхэд эцэг эхтэй хандж байгаа хандлагыг харна. Тэгээд уулзангуудаа хүүхдтэй шууд дэрэгдэн ярилцдаг. Тэгэнгუთ ярилцаж байж итэл биш нөгөө эцэг эхтэй харилцах гэхээс илүүтэй хүүхдтэй ярилцаад хүүхдийг нь ээж авд нь харуулдаг. Таны хүүхдээс ийм яриа гарч байна. Та энэ яриаг нь мэдэх үү? Зарим нь мэднэ, зарим нь мэдэхгүй. Тийм шүү. Ярьж байтал уйлна. Ярьж байтал баясна. Янз бүрийн болно. Тэгэхээр нөгөө тэр уулзалт бол гэр бүлтэй уулздаг уулзалт болдог учраас гэр бүлийн гишүүд одоо түрүү нэг утсаа унтраагаад би бидээ танилцах гэдэг шиг над дээр ирж уулзаад гэр бүлтэйгээ танилцаад гарах үе зөндөө байна. Алдаануудаа хүлээн зөвшөөрөөд гарах үе зөндөө байна. Иймэрхүү болдог учраас энийг нөгөө анханасаа мэдж тэр сургалтыг эхлүүлэхгүй бол эхлээд чирэггүй байдаг. Яагаад тэгэхээр угаасаа асуудал үүсдэг. Тэгээд тэр асуудлыг замаас нь туслахгүйгээд бидний ажилд нөгөө сөргүүр нөлөөлөх юм гардаг учраас анханасаа эцэг ихтэй уулзаагүй хүүхдүүдээр л асуудал гардаг. Тэгээ багш нартай хэлдэг байхгүй. Наад хүүхд чи яагаад асуудал гарав? Наад одоо гэр бүл чи яагаад асуудал яриад байгаа? Яасан гэл 90 сурвалжлал эхлэлийн харахаар уулзаагүй орж ирсэн эцэг эхчүүд л байдаг. Шууд дундаас нь. Тэгээ харж гинөө гэл ингээд ярьдаг гэсэн үг. Хүүхдээ бид нар чинь гэр бүлийн орчинд за яг бид нартай ингээд харьцдаг. Гэтэл бусад хүмүүстэй сургуулийн орчинд багш нартайгаа бусад одоо хүмүүстэй яаж харьцдгийг нь мэдэхгүй шүү дээ. Одоо хичээлд нь явууллаа. Тэгээд тэнд одоо юу ч болж байгаа тэгэл мэдэхгүй. Би яг ийм гурвалсан уулзалтанд ороод тэгээд бас ингээд хүүхдтэй бүр хөндлөнгөөс хараад бас их сони юм бэл барыг зорчих шиг болдго юм бэлээ. Нөгөө хөөх манай хүүхдтэй ийм билүү гэдэг. Тийм тэгэхээр нөгөө та өөрийгөө анзаардаггүй байдлууд тэнд илэрч гарч ирж байгаа. Тэгээд нөгөө шал өөр хөндлөнгийн хүнийнүүдээр хараад шал өөр хөндлөнгөөс тэсондоо ийм хандлага асуулт гэдэг юм уу асуумж гэдэг юм уу төсөөлөл ингээд ярингууд хүүхдийн төсөөлөл тэнд ингээд өөрөөр задраад ажиллангууд эцэг эхчүүд ингээд гайхад хөөх энэ маань ийм байсан юм уу тийм байсан юм уу гэд. Тэгээ сонирхолтой хөөрх юмнууд их болдог. Тэгээд нөгөө эцэг эхчүүдээ анханаас нь нөгөө бодит байдал ямар байгааг харуулад тэгээд ажиллаад ард нь нөгөө ямар үр дүн гарч байгааг харуулах нэг сонирхолтой байдаг. Эцэг эхт ч сонирхолтой
багш нар сонирхолттой хүүхэд сонирхолтой байдаг учраас энийг үр дүнтэй болдог. Ээж аав хоёрын ер нь хүүхдийн хүмүүжлэлд аль нь илүү нөлөөтэй вэ? Хүүхдийн аль нь манай эцэг эхчүүд чи их хөвгчлөлтөө штэ. Аав нь мэдгүй явж идэгин. Тий. Тэгээд нөгөө эрчүүд нэг юм байдаг шүү дээ. Тэгээ энэ хүүхдэд ямар ахын ээжээс шалтгаал нь ер нь ээж л гол хүүхдийн хүмүүжлэлд нөлөө үзүүлдэг юм. Гэл ингээд тий. Одоо цугтааж байгаа ч юм уу тийм хандлага бас байдаг. Ер нь аав хоёр тэнцвэртэй оролцож хоорондоо аав хоёр хүүхдүүдийн талаар асуудлыг дундаа хэлэлцэж ярилцаж ингэж явбал хүүхдүүдээ өсөн дэвжих тэр одоо ирээдүйн тэр стратеги гэдэг юм уу төлөвлөгөөг бол хүүхд эцэгчүүд ингэж аль болох ирмэлзэж ингэж хоёр талаас нь ингэж санаа оноогоо уралдуулж ингэж хуваалцдаг байх юм бол шалгондоо. Гэтэл ингэ тэнцвэргүй оролцоо байж байгаа. Аав нь хит тоохгүй ингэж байж хахад ээж нь хит их оролцсон. Эсвэл аав нь хит их хичээгээд ээж нь одоо орхигдуулсан ч гэдэг юм уу. Ийм тохиолдолд бол тэнцвэргүй асуудал үүсэх тал бий. Гэтэ гисэн ч гэсэн ямар ч гэсэн нөгөө тэрийг нь аль болох ойлгуулдаг. За аава та нэг ингэдэг өгөөч. За ээжийг олоод ир. За ингээд ер нь бол ихэвчлэн ээжийг олоод ир гэж л их л ярьдаг да. За аавд бол нөгөө хан нөмөр нөөлөг те тэр эр хүний тэр талаасаа итгэл. Аавыг хараад хүүхдээ зүгээр л хэлэг байхад л итгэл авч идэг. Нөмөр нөөлөг авч идэг. Айдас хүүц арилж идэг гэдэг юм уу тийм тал. Илүүтэй их би ээжийг дутдаг да. Ер нь бол ээж нарыг. Ээж илүү нарийн мэдрэмжтэй байгаас гадна тэр ээжийн сэтгэл зүй үрд шууд нөлөөлж идэг. Аав эдийн нөлөөлөгч гэсэн тэр ээжийн сэтгэл зүй шууд нөлөөлж идэг. Эхийн сэтгэл үрд их бүрийн нандин тэр харилцаа бол юугаарч сольшгүй байдаг. Тийм болохоор тэр ээжийг би их чухалчилдаг. Гэхдээ аав байлаа гэхэд аав нар бас сайн аав нар байдаг. Байдаг. Та бол одоо аавыгаа ярьдаг хүн билээ шүү дээ тий. Нөлөөллөө ярих та. Тий. Манай аав ээж хоёр ч их тактиктай ажилласан хүмүүс аахгүй. Их нарийн тактиктай байн хүүхдүүдэд ярилцсан. Өөртөө ингээд байн ярилцдаг хүүхдүүтэй. За тэр маань ингэж тэгж ингээд. Тэгээ баг аав хоёрыг хүүхдүүдэд ярьж байхыг нь сонсох их жаргал байлаа шүү дээ. Тэг бидрийг дандаа умдцсан араар ярина. Тэнгууд бид нар чинь бас заримдаа сэрвэлзээ сонсон шүү дээ. Тэгтэл ингээл гоё яваахгүй нөгөө нэг яг нүдэн дээр магтахгүй ч гэсэн хоёулаа далдуур ингээд тэгж ингэж магтаад ингээд яж ах чинь. Тэгэхээр яг уу илүү би аав талдаа өссөн үнэн л дээ. Аав маань их тийм дуугай их тооцоолох чадвар өндөртэй байсан юм байна л одоо бодоход. Харахад бол их дуугай дотроо их ийм хаагдмал хүн юм шиг хэрнээ нарийн тооцоололтой нарийн их ухаан байсан байгаа юм. Ээжтэй их зөвшөлдөж ярьж исэн. Тэгтээ би аавтай тийм их юм ярьж байгаагүй юм штэ. Аавтай их ярьж байгааг зүгээр хараал ойлгочдөг ч юм уу тэ нэг тийм илүү их ярилцдаг байсан хүн нь бол ээж. Тэгээ ээж маань бол ерөөсөө тэр сэтгэлийн одоо IQ мат гэдэг чинь IQ нь ээжийн өгөгдөл одоо мат нь аавын өгөгдөл юм байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө шийдвэрийг аав гаргаад л яваадсан болохоос биш дэмжлэгийг байнга ээж өгч ирсэн. Ээж бол байнгын дэмжлэг өгч ирсэн. Байнга. Ээжийг нөгөө аавыг ярьсан яриа их байдаг л болохоос биш ээжийг огт ярихгүй байхын аргагүй байхгүй. Одоо миний сүүлийн үед хийгдэж байгаа ажлууд бол тэр чигээр ээжийн ажлууд. Яг үндэ бол математик айгу хатуу байхгүй. Айхтар хатуу штэ ер нь. Тэгвэл энэ хатууг би дандаа тасралтгүй дурлаж явсан гол шалтгаан сэтгэл зүйн тэр ээжийн тэр одоо уйсал байсан байгаа байхгүй. Тэр хайр байсан байгаа байхгүй. Тэгээ одоо математика бодож чадахгүй үе зөндөл байж штэ. Шантрах үе зөндөө байсан. Тэр үед би бууж өгөх дургу. Тэгэн гутаа шууд төвтөр намаа тэр чигтэн чулуудж аячаад нэг газар очиод тэ нэг орон зай байдаг тий. Тэр орон зайд очингуудаа хөгжмөөстө зад чангалж байгаа л дуулдаг. Хөгжмөөстө зад чангалж байгаа л бүжиглдэг. Тэгэж нөгөө тэр нэг юм чи чадахгүй штэ гэд нэг шантрах гэдэг мэдрэмжнээсээ зүгээр цүн зохиол гараад ирдэг байсан байгаа байхгүй. Тэгээ буцаа ширээнийхээ ард суухад чадахгүйс 10 бодлогоноос ямар ч нэг нь бодогддог ч юм уу тий. Ийм байдлаар өөрийнхөө тэр нэг юм чадахгүй байсан тэр асуудлаас даван тулах чад боломжийг олгож исэн байгаа. Энийг бол ээж маань суулгасан. Тэрийгээ би математиктаа оруулж ирсэн нь IQ юм.
За би бол одоо ингээд хүүхдийн бодлогыг цаазаа одоо чадахгүй одоо ингээд 5 6-ад орол нөгөө одоо би ингээд чадахгүй юм чинь гэдэг тий. Тэгэл одоо за одоо миний хүү багшаасаа асуудал нэг тийм л хэмжээнд болчиход байгаа юм байна. Ээж бол бодлого бодож өгөөгүй ч ээж бол байнгын урам зориг л өгч байсан. Аав бол яг бодлого бодсон, шийдвэрийг гаргасан, гол хоо шийдвэрийг гаргасан, тэр торгон шийдвэрийг гаргасан хүн байсан хэдий ч ээж бол байнгын батарей цэнэглэж байсан гэсэн үг ерөөсөө. Миний хүү чадна тэр урам зоригийн ундраг байсан гэж байна. Тэгэхээр энэ урам зоригийн ундраг асар чухал юм байна гэдгийг би нөгөө өөрөөсөө анзаарсан. Би өөр нь хүүхдүүд сурах гэж ядраад ах юм. Би өөр нь сурах гэж ядраагүй шүү дээ. Үнэхээр тий би өөрөө л явсан шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө явах өөрөө ингэж ядраагүй асуудал юу юм? Урам зориг байсан байхгүй. Ээжийн тасралтгүй байнгын дэмжлэг. Ээж миний алдаатай байсан, жоноотой байсан ч өө миний хүү чадна. Өө миний хүү чадна. Байнгын тий. Энэ урам зориг ямар том хүч, ямар дахин оролдох хүчийг өгчээсэн байгаа байхгүй. Тэгэхээр энийг нөгөө нэг IQ гэдгийг одоо хоёр үсгээр тодтогч тэр ээжийн тэр урам зориг өгөх одоо үйл явцыг би оруулж өгсөн гэсэн математикт. Энд чинь ганцхан аав байгаад шийдэг юм биш үү те. Энд чинь ээжийн маш одоо хүчтэй хайр, урам зориг өгөх тэр тогтолцоо ажилласан байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд IQ мат хөтөлбөрийг тодорхойлохын өмнө би тэгжсэн. За их сургуулийн багш нараа, хайрт багш нараа, доктор, профессор багш нар минь өршөөж хайрлаа. Та бүхний одоо заасан зургасны эсрэг явах гээд шүү гэд барыг тэгж хэлж байгаад би одоо өөрийнхөө хөтөлбөрийг эрс сондоо болгож ирсэн. Эсрэг гэхээр одоо юуных нь эсрэг вэ? Мэдгүй. Одоо санаа нь юу юм бэ гэхээр ер нь бол математик заах тэр талбар маань зүгээр шоу болж эхэлсэн гэсэн үг. Би тэнд ерөөсөө тайзан дээр гараад жүжиг тавьж байгаа жүжигчин шиг л болцсон гэсэн үг. Бүр эсэргээс тэгээд зарим нэг хүнд тэр онлуудыг тэр математикийн багш нар чих хүнд онлоор ярьдаг, гүм одоо тэр логикоор ярьдаг тэр хатуу онлуудыг зүгээр л энгийн болгоод сонирхолтой болгоод тий ингээл ойлгоч тэгэл ойлгочих гэдэг юм уу яг тэр дурсамжинд нь кодлохын тулд сэтгэл зүйн хөдөлгөж хөөрөж байгаад гэдэг юм уу тэр ойлголтуудыг дамжуулах шаардлага гарсан. Маш хөнгөн байдлаар ойлгуулах. Тэрнээс яг тэр математикийн аргачлалаар тэр логик тэр одоо тэгэл асар хатуу байхгүй тий. Яг тэр хатуу зарчмаар нь явах юм бол явахгүй. Тэгэхээр манай одоо хөтөлбөр ер нь бол багш нарт үүсгэгдэнэ. Одоо үндсэндээ манай хөтөлбөрөөр явж байгаа хүүхдүүдэд би даалгавар өгдөг. За та нар сургууль дээр очиод сургуулийнхаа зааж байгаа багш нарын заасан аргаар л асуудлыг шийдэж шүү. Энд заасан аргаар тэнд ашиглахгүй гэж хэлдэг. Тэгэхгүй бол нөгөө манайхан чинь амар хурдан бодох арга ашиглаад тэнд ингээд түүг удах тал байдаг. Нөгөө хуучин яг нөгөө багш нар чинь ийм заргаар ингэж заана гэсэн нэг юм систем байгаа штэ тий систем байгаа штэ. Гэтэл би тэрийг эвдээд шал өөр тавилттай юу болгоцсон гэсэн үг. Нэг юм тактик боловсруулсан гэсэн үг. Гэхдээ энэ бол математикийн багшид маш том ур чадвар. Яг тэгэхээр нөгөө математикийн багш нар ч ер нь айгу тийм чухал байдаг шүү дээ, тийм ээ. Яг л ингээл нэг сериосны царайтай. Тийм тэгэл нөгөө хүүхэд бүр ингээл за ингээл нэлээд сонсоол тэгэл нэлээд төвчээртэй л одоо дуустал те ойлгоно. Тэгэл дундаас нь одоо анхаарал үрдээшээ хандхаас өөр аргагүй болдог. Нэг тийм жижиг л байдаг. Тийм. Тэгэхээр анх хүүхдийн нөгөө анхаарал төвлөрөл гэдэг чинь амаргүй учраас тэр хүүхдүүдийн анхаарлын төвлөрлийг нь ингээд өөртөө авахын тулд тэнд ингээд янз бүрийн арга ашиглаж байгаа л байхгүй юу. Янз янзын ийм сонирхолтой юмнууд ярьж өгөн, сонирхолтой юмтай холбож заана. Одоо яаж яваад тий 10 жилийн ингээд яг энэ математик гэдэг зүйлийг сонгосон бэ? Анхнаасаа юу? Би их сониуч хүүхдээсээ багасаа л. Тэгээд бас их аимхаа им тийм одоо бодоход бол их тийм мэдрэг хүүхд байсан байлээ сэтгэл зүйн хувьд. Сэтгэл зүйн маш нарийн мэдрэг, эмзэг хүүхд байсан байл. Тэгээ тэрнээсээ болоод маш их айдас давтдаг. Мэдрэг учраас, эмзэг учраас. Хүний зүгээр л жирийн хүлээгээд авчих юмыг би ингээд амар юм хүнд мэдрэмжээр хүлээгээд авчдаг, эмзэглждэг. Тэгээ тэрнээс болоод айдас ихтэй. Тэгээд айгаад байгаа хүн чинь яах юм? Тэр миний айдсыг эцэг их эргэн тойрны хүмүүс мэдрэхгүй байгаа гол нь. Тэгээ энэ дээр яасан бэ гэхээр би ер нь яах гэж хүн болсон гэдэг асуулт гарч ирсэн байгаа. Айснаасаа болоод яах гэж хүн болсон юм?
ингэж айх гэж ийм айдсыг мэдрэх гэж хүн болсон юм бол төрөөд яадгийн бүр. Тэгээд яагаад би төрсөн юм бол яах гэж төрсөн юм бол гэдэг асуулт байнгын айдас төрөх болгондоо одоо асуудаж байсан. Тэгээд яагаад гэдэг асуултыг надад хариулах хүн ховор байсан юм шиг байна. Эсвэл яагаад гэдэг асуултанд хариулахдаа нөгөө томчууд жоохон тийм төвшөөсөн байж магадгүй. Ягаад би төрсөн юм бэ гэхэр ч одоо юу хэлэхгүй тий хэцүү ш. Тийм төвшөөсөн байж магадгүй. Тэнгууд тэр асуултыг би өөрөөсөө асуусан баг гаднаас биш. Тэгээ өөрөө л олъё гэд. Яах гэж төрснөө өөрөө олъё гэж. За тэгсэн чинь яагаад гэдэг асуултын хариулт гарч ирэхгүй хүн зовоон штэ намайг зоогоод байгаа тий. Тэнгууд математикт маш олон яагаад байна. Тэгээд ян зүрээр бас хариулаад байна. Ямар гоё. Тэгэл математик ер нь намайг яагаад төрснийг хэлж өгч магадгүй гэд тийшээ нэг итгэлтэйгээд орцсон байгаа даа. Тэгээд тэрэн дотор ороод ганцаар амьдэрсэн. Яагаад гэдэг асуултынхаа хариултыг олох гээд зүгээр л тэр. Тэгээд нөгөө уул нь математик намайг яах гэж төрснийг олж өгнө гэд итгэцэн байсан чинь шийдэж чадахгүй асуудал гарангууд гацсан үсттэй. Тэгэнгүүт би бууж өгөхгүй. Гингуудаа гарч дуулаад гарч бүжиглээл буцаж орж ирээл нөгөөтгөө бодоол ингээл. Тэгээ манай багангийн найзууд манд тэгдэж штэ. Чи багасаа л нэг хариуцлагатай хөвдөөсөн гэдэг. Тийм ээ. Би өөрийгөө багада ямар байсан мэдэхгүй штэ. Багасаа л нэг тийм юмд амар хариуцлагатай ханддаг хөвдөөсөн. Тэр нь бол зүгээр л нөгөө өөрийгөө л олох гээд байгаа. Би яах гэж төрсөн гэдэг. Тэгэхээр энэ асуулт намайг математик руу холбоцсон. Тэгээ бас нэг юм нэг ирж өгцөн. Миний хөө математикийг тэр үеийн нийгмийн л үзэл хандлага байсан юм шиг байлээ. Математикийг л чаддаг хүн бүхнийг чадна гэж хэлсэн. Тий, тэр үед тийм л хандлага байсан. Тий. Тэгэл тэрэнд итгэцэн. Тэгээд математикаас өөр юм хийгээгүй. Тэгээ одоо бол харин эргээд бодоход энэ математикийнхаа одоо хүчээр одоо бүхнийг хийх боломжийг олоод явж байгаадаа бас баярлалдаг. Тэгэхээр ямар ч нөгөө хүн дуртай юмдаа тууштай хандах юм бол тэрнийхээ өр өгөөжийг хамсдаг юм байна гэдэг дээр л. Би одоо эцэг их юм чинь чи сонсох хэвээр намайг гэдэг байдлаар биш. Хүүхдүүдийг одоо найз үүд юм шиг тэгж харцах хэвээр мэнэ гэдгийг би бол ойлголоо. Гэхдээ энийг бас амьдрал дээр яг туршнаа. Төрөний хэлдэг шиг нөгөө 20 жилийн одоо төвшин уналт явж байна гэсэн шүү дээ. Эсвэргээрээ маш чадамжтай хүүхдүүд төрж байгаа шүү дээ гэдэг. Тэгээ энэ хүүхдүүдэд яаж сурах учраа олдгоо. Өчнөө бүүн асуудлууд үүссэн байдаг тий. Тэгэхээр та эхлээд танилцгал хэрэгтэй байна. Тэхийн тулд шүүхгүй зөвлөхгүй дүгнэхгүйгээр танилцах боломж олдно. Тэгээ шүүж зөвлөж дүгнж байгаа үед тэр танилцах боломж бол улам алсарна. Гол нь энэ маш амаргүй. Тэгэхээр шүүхгүй зөвлөхгүй дүгнэхгүй байхын тулд тэр шүүх зөвлөх дүгнээд байгаа зүйлээ асуулт болгоод хүүхдэд тавих гэж оролдороо чадахгүй бол цаасан дээр ядаж бичээрэй. Тэг нэг 7 хоног төвчээртэйхэн уцаа унтрааж агаад нэг гэр бүлийнхэнтэйгээ урд урдаасаа хараад шударгаар нэг хуралдах гэж оролдоод тэгээд бусдад хэлэх үг нь зүгээр л урмын үг. Ингээд нэг 7 хоног тисээд гарсан үр дүнгээ магадгүй те захиа болгоод илгээдэг ч юм уу. Тэндээс их сонирхолтой ажлууд гарах байхаа. За тэгээ яг туршиж үзснэ. За ингээ баярлалаа танд. За баярлалаа. За